хавдраар нас урж байгаа гэдгээрээ тэргүүлж байгаа. Хүн болгон л одоо БЦ авцгаацсан байж идэг энэ байх ёстой юм шиг бодчихсон. Дээр нь нэмээд агаарын бохирдол. Бас шууд гэж хувь хүн рүү одоо ерөөс асуудлыг шийдэхэд бас учир дутагдaltaй харагдаад. Одоо готрон гүзэлтэй болчиход байгаа юм гэж сүулдэ өөрөөсөө айгаад идэх болчиход байгаа. Сайн байцгаана өрхөн мөндөд үзэгчтэй. Сайн байцгаана өрхөн мөндөд сонсогчдоо. Цахимж подкастын шинэ дугаар эхлэхэд бэлэн болоод байна. За өнөөдрийн дугаар дээр хавдартай Монгол гэсэн сэдвээр ярилцахаар хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал анагаах ухааны доктор, дэд профессор Эрдэнэгүй Өгшийг зочноор урьсан байгаа. За танд өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд ээ. За тэгэхээр өнөөдрийн сэдв маань бол монголчуудын дунд нэлээд их толгомдсон хамгийн том асуудлуудын нэгэн талаар одоо ойлоо ярилцах гэж байна. Тэгээд ер нь яг одоогийн байдлаар өнөөдрийн байдлаар бидний энэ хавдрын нөхцөл байдал ер нь ямар төвшөнд байгаа юм бэ? Ерөнхий утгаар нь. Тэгээ ер нь монголчууд бүгдээрээ мэдж байгаа. Тэгээ айл гэр болгонд бас энэ мэдрэгдэж байгаа гэж бодож байна. Тийм учраас дэлхийд дээр бид өхөн хавдраараа ялангуяа хавдрын шалтгаан танаас уралтаараа тэрэн дотор илэгнээс болсон, илэгний хавдраас болсон, ходоодны хавдраас болсон, улаан хоолойгоос холооны хавдраас болсон, умаа үзүүний хавдраас болсон ийм насварлтуудаараа тэргүүлж байна. Тэгээ энд одоо нийт насварлтын тоо биш үү 100 мянган хүн амт гэдэг. Тэр 100 мянган хүн амт хэд тохиолдох вэ гэдэг дэлхийд дээрээс нь ингэж хсаацсан байдаг байна шүү дээ. Тэгэхээр хамгийн бага тохиолж байгаа нь тэр улсууд гэдэг ингэ явж хахад манай Монгол улс эсрэгээр хамгийн их тохиолж байгаа буюу 100 мянган хүн амт хамгийн их тохиолж байгаа буюу 182 хүн хавдраар нас урж байгаа гэдгээрээ тэргүүлж байгаа. Ийм улс орн байна. Тэгэхээр энэ тэргүүлж ийн гэдэг бол сайнны тохиол биш. Тийм ээ. Мэдээж хэрэг. Тий. Тэгэхээр одоо яг энэ нэгт бол одоо ингээд өвчлөлийн статистик юмуд гарахад за хавдрын өвчлөлүүд гээд тий одоо дээрэс нь насварлтууд гээд ингээд явж байгаа. Яг энэ өвчлөлөөрөө онцлогдож байгаа өвчнүүд дундаа хорт хавдар дундаа ямар одоо төрлийн хорт хавдрууд ер нь онцлогдоод байна? Яг бид нар чинь дэлхий дээр бас арай дэлхийн хавдрын онцлогоос арай өөр онцлогтой улс орно шүү дээ. Дэлхий дээр яаж байгаа гэхээр нэг их хүчлэн хөгжсөн улс орнууд ер нь нийт дүнгээр харахаар нөгөө генетикийн хамааралтай, удамшлын хамааралтай тийм хүчин зүйлүүд, тийм хавдрууд тэргүүлээд байгаа юм. Жишээлбэл дэлхий дээр хөхний хавдар номер 1 байна шүү дээ. Тохиоллын тоогоор. Гэх мэтчлэн ингээд одоо юу хөхний хавдар, за уушгины хавдар гэдэг ингээд явдаг байна. Гэтэл Монгол улс бүдүүн гэсний хавдар гэдэг. Гэтэл Монгол улс яадаг гэхлээр нөгөө урьдсан сэргийлэх боломжтой тэр хавдруудаараа тэргүүлдэг байхгүй. Тэр нь юу вэ гэхээр дандаа гадны орчны нөлөөгөөс үүсгэсэн тийм хавдруудаар тэргүүлж байгаа. Жишээлбэл илгэний хавдар дэлхийд номер 1-т явж байгаа бид өхөн нас оролтаараа. За яагаад ингэж вэ? Тохиолын тоогоор бас 2-т явж байгаа. Ингээд харах юм бол гэтэл ингээ яагаад энэ гол шалтгаан нь юу вэ гэж харахаар энэ чинь зүгээр B, C, D вирусээс л их хүчлэн үүсгэсэн. Ихэнх хувь нь. Тэгээ 90 гаруй хувь нь болохоор монголчуудын хувьд ийм байна. Гэтэл яг ингээд одоо тэр 45-аас дээш насны хүмүүс их. Гэтэл бид өхөн ингээд босод шалтгаануудаа хараад үзэхлээр ходоодныг харалт, ходоодны хавдарч бас л 90 гаруй хувиас дээш нь хеликобактертэй л холбоотой үүсгдэг. Гэтэл хеликобактер хамгаалж хеликобактер устгаад ходоодоо хамгаалж чадсан бол бид өхөн ходоодны хавдар гэдэг тодорхой шалтгаануудыг байхгүй болгоцсон сууж явах хэрэгтэй боломжтой болчихж байгаа байхгүй. Умаа үзүүний хавдраар умаа үзүүний хавдар чинь HPV гэдэг хүний папиллома вирусээр үүсгдэг. Гэтэл хүний папиллома вирус энэ эсрэг вакцина хийсэн юм уу? Эсвэл тэр дамжих зам дээр нь бид бүхэн тодорхой хамгаалалт хийж чадах юм бол энэ эсвэл энэ вирусыг устгацсан байх юм бол бид бүхэн энэ өвчнөрүүдэд авахгүй болчихж байгаа байхгүй. Гэтэл дандаа юм нэг гадна нөлөөнөөс болсон. Одоо тамхинаас болсон. Ихэнх нийт хавдрын тохиоллын 30% нь тамхи байна. Гэтэл энэ тамхин дээр нэмээд одоо вейп гэдэг зүйл буюу электрон тамхиудыг оруулаад ирсэн. Монгол улс бүр хязгаарлахгүй тэрэн дээр нэмэрт нөгөө юу онцгой дотор албан дотор байхгүй ийм улс. Тэгээд ингэж энд нь тэр хүнийг хорлож байгаа энэ бүтээгдэхүүнүүд тэр онцгой албан дотороос тавиагүй ийм улсаар. Дээр нь бид өхөн агаарын бохирдлоо ярина. Агаарын бохирдол одоо өнөөдөр ямар хэмжээнд хүрсэн вэ? Ингээд дээр C2 нитрит хөхрийн эсэл гэх тийм ээ. Ингээд бид нар яриа сууж идэг. Гэтэл энэ Улаанбаатар хот чинь нүүрс төлсөн энэ нүүрсний бүтээгдэхүүнээс гарсан хүнд металлуудтай бас энэ нүүрсэн дотор ч байгаа шүү дээ. Энэ газрын хөрсөн чинь ингээд агаар дээр буцаж ууршаад тэгээд ер нь 1 метрийн хэмжээ нэг газрын хөрснөөс 1 метрийн хэмжээнд юу вэ нөхлөөр асар их хүнд металлууд
ингээд байж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар хордож чинь дээр нь хамгийн ихэр хордож байгаа хүмүүс нь хэн бэ гэхээр 1 метрээс доош гэсэн үг шүү дээ. Жаахан хүүхдүүд мэн байгаа байхгүй. Тэгэхээр энэ хүүхдүүд хэдэн жилийн дараа 10-15 жилийн дараа юу болох вэ? Бид нартай хамт нас орох хэмжээний хүндрэлд очих гэж байна гэж. Өөрөөр хэлбэл гадаадын нэг эрдэмтэн хэлсэн байдаг. Тэр юу гэж хэлсэн байна вэ гэхээр одоо та өнөөдөр ингээд энэ агаарын бохирдолд хүүхдээ гаргахгүй юм бол хүүхдийг хамт насаар шүү гэж хэлчихсэн байна. Тэгэхээр их айхтрал асуудалд орчод байна шүү дээ. Тэгэхээр сайн яг таны хэлж байгаа тэр бол за Монголд ингээд тохиолдоод байгаа одоо тохиолдол болоод нас уралтаар ингээд тэргүүлээд байгаа энэ хор тавдрууд бидний өөрсдөө шийдэж болох одоо шалтгаантай юм өвчлүүд юм байна. А дэлхий дээр ер нь олонх нь одоо тэргүүлэх шалтгаантай байдаг хор тавдрууд бол одоо хүний суур өгөгдөл генетиктэй холбоотой илүү гарч ирээд байгаа ихэнх тохиолдлууд нь. Тэгэхээр бид нар бол уг нь бол өөрсдөөс хамааралтай асуудлуудаа шийдэх бас боломжтой одоо нөхцөл шалтгаантай өвчлүүд байна гэж ойлгоод байна. Уул нь ерөөсөө зөв зохион байгуулалт. Жаахан сэтгэл байх юм бол энэ бүхэн засагтай явчих боломжтой байхгүй. Жишээл мэргэжлийн хяналтын байгууллагаар дамжуулаад бүх ресторанд стандартын хоолны газруудад стандартын шаардлагыг тавиад автомат ариутгагчтай ийм бодисыг хэрэглээд энэ цэвэр ариутгацсан ямар нэгэн бактери дамжихгүй байх хэмжээний аяг давгаар үйлчилнэ, сэрэ халбгаар үйлчилнэ гэл ингээл гаргаал тэргээ маш хүчтэй сахлаг баттай хянаа явуулдаг бол хеликобактер амархан итгэнэ. Дамжихаа болно шүү дээ. Гэтэл бид бүхэн өнөөдөр яадаг гэхээр нөгөө хеликобактерийн эмчилчээд дарааны гадуур хоол идэл дахиад биеиндээ дамжуулаа явуулдаг. Тэгмээ тэр нь имэн төсвөртэй хэлбэрийн хеликобактер болоо орчдөг. Тэнгүүт нь улам хорвоо чанартай болчдөг. Гэх мэтчлээ. Яг үнэ. Би бас энэ нийтийн эрүүл мэндийн асуудал донд бол энэ нийтийн хоолны салбар бол нэлээ их одоо хор тарьж нэгэд бас нийгмийн сүлжээн дээр үе бас бичдэг л дээ. Яг таны хэлдгээр энэ нийтийн аяга шанах тий одоо энэ халбаг юмуудыг нэгт ариутгах хэрэгтэй. Сая би урагшаа яваад ирж байхад хоолны газар ороход нэг юм урт юм савх байсан байхгүй. Тэгээд нэг удаагийн модон юм үзүүртийн мөчгөр ихэндээ өчг нь олдгүй. Тэгээд яг хоол гарч савхаа авах гээд яасан чи яг тэр нь юу байсан бэхээр нөгөө хуванцар савхны яг уртталт нь нэг удаагийн зориулттай одоо модон одоо савхны одоо үзүүр хэсгэл байсан юм билээ л дээ. Тэгэхээр нөгөө нэг талаасаа бол эн чи ариун одоо аюулгүй байдал эрүүл ахуйгаа хангачиж байна. Нөгөө талаасаа нөгөө урт мод савхыг нэг удаад хэрэглээд инэхээс илүү нөгөө байгаль дэлхийгээ бас одоо зохистой байх үүднээс нь жижигсгээд ингэсэн ийм шийдвүүд бол зөндөө байдаг юм байна. Тэгээд таны яг энэ хэлж байгаа нэгт бол ариутгахлын одоо угаацсан зүйлүүдийг ариутгах асуудал. А хоёрт нь та энэ юун дээр юу гэж боддог вэ? Одоо жишээлбэл аяг шангаа угаахтаа бас нэг стандарт байх хэрэгтэй шүү дээ. Гэтэл бол энэ нийтийн одоо хоолны салбарын нэг том хятадын нэг том шар одоо аяг угаадаг юмуд л харагдаад байдаг. Тэгээ энэ чинь 1 2 3 зайлж олон зайлжсэн ч гэсэн ер нь бол нэг химийн элементүүд бол үлдэгдэл байдаг гэж үздэг. Гэтэл ингээ анзаарч хахад нэг булхаал гаргаж байгаа харагдаад байдаг. Тэгэхээр яг энэ химийн агуулмжтай энэ зүйлүүд одоо энэ хотоодны хор тавдарт нөлөөлж байгаа гэсэн ийм одоо судалгаач гэдэг юм уу нотлохоонууд ер нь хэрэг байдаг. Тийм, ер нь монголчууд бид бүхэн олон улсын нотлохоонууд гарчаад байх тэр болгоныг сайн амьдралдаа ашиглаж чаддгүй хүмүүс байхгүй. Тэгэхээр дэлхийн эрүүл мэндийн байгууллага бол ер нь бол хүний биед нөлөөлөгч химийн элементүүд хортой бодисууд гэдэг металлууд ингээ бүгдийг ингээ жигсаага тавьчихсан. Тэрний тэргүй игнэнд бол одоо энэ бидний агаарын бохирдол болгоо энэ хүнд металлууд за нөгөө чихэр болон бусад амтлагч одоо унданд хэрэглэдэг амтлагчууд тийм ээ амттай чихэрлэг ийм үнэр амт оруулдаг тэр үнэртэй аромат бодисууд за тэгээд тамхины никотинтай холбоотой бол никотиноос бусад тэр дагалдан байгаа тэр бүтээгдэхүүнүүд бүгдийг ингээд тодорхой яг жигсаалтаар нэгээд хэр хүчтэй вэ хэр аюултай вэ гэх ингээд жигсаацсан байдаг. Тэгээд хавдар үүсгэж канцероген болон онкоген бодисууд гэдэг. Тэгэхээр тэр хавдар үүсгэгч хавдрын генийг нөхцөлдүүлэгч тэр бодисуудын жигсаалт ингээд байж хахад тэр нь тодорхой 0 хэмжээнд байхад нөлөөлөх бодисууд ч байна. Эсвэл тодорхой их хэмжээгээр байж нөлөөлөх бодисууд байна. Тэгэхээр хүн болгоно энийг нөгөө стандарт хэмжээ гэж байна шүү дээ. Тэр хэмжээнээс нь хэтрүүлэх юм бол хүний биед хэдэн удаа үйлчлэх юм бол одоо хавдар үүсэх вэ ч юм уу хавдрын төстэй гурвлыг бие махбодод үүсгэж эхлүүлэх вэ гэдэг ийм асуудал яригдэн шүү дээ. Жишээлбэл бид нөхөн CT гэл одоо эмнэлэг болгонд одоо компьютерийн томограф хийгээд шүү дээ. Тэгээ өнгөрсөн хугацаанд даатгалын байгууллагатай
санхүүжилттэй холбоотой маш олон компьютер томограф говийн эмчүүд хийж гисэн байхгүй. Тэгээ эмчнэр маань одоо хүн орж ирэх компьютер томограф ингээл бичээл тийм ээ. Тэгээд ямар судалгаа гарсан байхлаар орж ирсэн амбулатороор орж ирсэн 2 хүн тутмын нэгийг компьютер томографаар харуулсан байгаа. Ямраа ингээд төрсөн онцлогооны шинжилгээгээр. Гэтэл тэр шинжилгээ чинь өөрөө хамгийн өндөр эрентген бодисын одоо хэмжээтэй нөлөөтэй. Тэр нөлөөгөөр нь бол хүний бие тодорхой хавдрын хүртэл болон бусад өөрчлөлт үүснэ гэдэг нь манай эмчнэр бүгдээрээ мэдчихдэг. Гэтэл тэгэл тэр хүн орж ирэл тэрийг шинжилүүлээд гараад дахиад тодорхой хугацааны дараа тэр CT гэдэг бодис CT гэдэг аппаратаар ороолаа ивэл тэнцэн хүртэл асуудал үүсэж байгаа байхгүй. Тэгээ эрентген бодисын гэдэг чинь эрентген туяа гэдэг чинь хүний бие тавдар үүсгэх өөрөө хүчин чадалтай шүү дээ. Яг орчин үед тодорхой дозыг ашиглаад онцлогооны болон туяа эмчилгээний аргыг бий болгоод тэрийг хүнд хоргүй байдлаар тодорхой тунгаар ингээд ашиглаад байгаа байхгүй. Гэтэл замбраагүй эргэлвэл аливаа зүйл хавдар үүсгэж болчиход байгаа. Яг үнэ. Тэгээ одоо жишээлбэл би ойлаа нөгөө эхний одоо тавд бол би нөгөө статистикийг марж яхад бол тохиолдлоор хорт тавдрын тохиолдлоор элэг бол нэгт явж байна. Ходоодны хорт тавдар 2-т байна. 3-т бол уушиг гуурсан хоолой. 4-т улаан хоолой, 5-т умайн хүз өгсөн юм юу байна л да. Тэгэхээр би энэ та түрүүн хэллээ. Манад бол өвчлөл болоод нас оролтоороо тэргүүлж байгаа нь элэг байна. Дэлхийд ч бүр тэргүүлээд байна гэдэг. Тэгээ ер нь энэ элэгний хорт тавдрын энэ одоо үндсэн шалтгаан болоод байгаа энэ гепатит B, C-гийн халдварын асуудлууд. Тэгээ би зүгээр ойлгохдоо өмнө нь бол бид нар нэг шипризний шар гэж яг үнэ. Тэ энэс ингээд их дамжлаа шүү дээ. Хүн болгоно л одоо BC авцгаацсан байж байгаа. Энэ байх ёстой юм шиг бодцгоочсон. Тэгээ энэний хоруу чанар ч нөгөө хэсэг хугацаанд хүн одоо нас жоохон ахаад ирэх эсвэл ажил ачаалттай холбоотой дархлаа тогтолцоотой холбоотой энэ ихэндээ дарангуулагдж хагаад жоохон насжилттай болоод ирэнгүүт эмгэг рүү шилжээд идэг одоо ийм зүйлүүд байгаад. Яг энэтэй адилхан өнөөдөр тэрний хор одоо урших нь өнөөдөр ингээд ийм дэлхийн хэмжээнд бүүн болцсон юм шиг юм би гэж тэгж ойлгоод байгаа. Яг энэтэй адилхан өнөөдрийн байгаа энэ нийгмийн асуудлууд бас хэсэг хугацааны дараа бүүн болохоор хэмжээний одоо бас ямар асуудлууд бол байгаа. Одоо энэ яг уушигны хавдар 3 ч гэсэн гэж байна шүү дээ. Уушигны хавдар бол яг өнгөрсөн хугацаанд бид өхөн гепатит А-гаар авдаад, Б-гийн халдвар аваад, дээр нь С-гийн халдвар аваад, Д-тэй хавцраад ингээд бид өхөн явлаа шүү дээ. Энэний үр дүнд одоо өнөөдрийн 45-аас дээш насныхан бүгд жоох маш олон хүн илгэний хавдраар тэгээ Монгол айл болгон илгэний хавдартай хүмүүстэй болчихлоо шүү дээ. Энэ их хвчлэн энэ вирустай холбоотой мэдээж яг архитарс бодисын солилцооны эмгэгүүдээс үүсэлтэй хавдрууд бол байгаа энэ донд. Гэхдээ ихэнх нь энэ өндөр түвшинд гаргасан нь болохоор сони таны хэлсэн тэр тодорхой үе байхгүй. Нэг удаагийн зөв хэрэгжилж байгаагүй тэр үе. Гэтэл өнөөдөр яагаад бид өхөн энэ илгэний хавдар ингэж яваад байна вэ гэхээр бас цаашаа үргэлжлэх гээд байна вэ гэхээр бид өхөн одоо гепатит Б-гийн вакциныхаа нөгөө дархлааны байдлыг тодорхойлж чадах бас хэрэг дархлаа тогтсон бэ? Дархлаа унж ийн үгээд. Одоо зарим судлаачдынхаар өнгөрсөн хугацаанд хийсэн судалгаа байгаа байхгүй Монгол улсад. Тэр нь юу гэж нөхөөр одоо ер нь буст буюу тэр Б-гээр вакцинжуулсан үе чинь 15 20 жил болцсон. Тэр төвшин буурчаад байна. Дахиад энэ хүмүүс халдвар авах гэдэг шүү. Тийм учраас энэ төвшингээ дархлааныхаа тогтцыг дахин сайжруулахын тулд Б-гийн дахин буст вакциныг хийгээч. Хийх хэрэгтэй байна гэдгийн судалгаанууд гарцсан. Би халдвар судлалын үндэсний төвийнхэнтэй ярихад ер нь тэр мэдээлэл байгаа юм л да. Манай юу гэж хэлж байна вэ гэхээр энэ мөнгө төгрөггүй учраас уулын бид нар энийг мэдээд байгаамаа. Хийх ёстой гэдгийг мэдээд байгаа. Мөнгө төгрөгийн асуудал яригдаад байгаа гэж. Тэгэхээр энэ бол мөнгө төгрөг өнөөдрийн мөнгө төгрөг яригдж байгаа боловч хэрвээ энэ вакцинацийг буюу вакцинжуулалтыг хийхгүй бол дахиад дараагийн үед одоо энэ бидний үе биш. Бүр залуу үеүүдэд дахиад илгэний хавдрууд бий болоод байх аюултай байхгүй. Тэгэхээр вакцинжуулалт гэдэг энэ агуу юмыг бид өхөн нэгэнт үр дүн гарцсан. Тэгээд бидний хамгаалж байгаа энэ боломжийг гаргацчих. Тухайн үедээ бид бүхэн тийм боломж байгаагүй бол одоо гарч ирсэн байгаа. Энийг дахин хийгээд улам хянаад яваад ах хэвээр. Яг үнтэй ижлэхэн одоо удахгүй уушигны хавдар гэж 3 сая ярьлаа. Тэр уушигны хавдар 10-аас 15 жилийн дараа Монгол улсад номер 1 нь юу болох вэ гэхээр уушигны хавдар болно. Мэдээж хэрэг. Яагаад гэвэл тамхиталт гэдэг юм сүүлийн үед эрс гисэн. Тэглээ. За тамхитал дээр тэр вейп буюу хүмүүсийг хуурамчаар ухуулад тамхинаас гардаг бүтээгдэхүүн гэж ярьсан мөртлөө нөгөө янжуур тамхинаасаа илүү никотины агуулмжтай одоо тэр вейпүүдийг дэлгүүрүүдээр
чөлөөтэй зарж байгаа. Нөгөө хүмүүс нь авахтаа зүгээр тэр гоё үнэртэй юутайгаас нь аваад тэрүүндээ донтоол тэрийгэ байн татдаг. Бүр янжуур тамхиндаа бол бид нэр татаад нэг хэрэгтэй газар гарч байгаа татчаад орж ирдэг байсан бол одоо зүгээр хаан чамаагүй байн амруугаа ингэ сорж идэг ийм даталтай болж хуурч шүү дээ. Энэ бол нөгөө тамхины үйлдвэрлэгчдийн нөгөө эрүүл мэндийн нийгмийн эрүүл мэндийг авч явж байгаа хүмүүсээс илүү хүчтэй ийм мөнгө хайсан бодлогын үр дүнд бий болж байгаа юм. Тэгээд нөгөө тодорхой эрх мэдэлтэй хүмүүсийг л бизнес. Одоо тэнгуут дээр нь нэмээд агаарын бохирдол. Агаарын бохирдол дээр нэмээд агаарын бохирдлоос үүссэн энэ хорт бодисуудын хөрсний болон орчны бохирдолт. Энэ гурван зүйл юу хийж гэнэ вэ гэхээр Монголын хүн амыг нэгдүгээрт эрүүл бус болгож байна. Хоёрдугаарт дархлааг нь муудуулж байна. Дээр нь оюун ухаан самруулж байна. Үр хүүхдүүдийг дутуу зэмдэг хөгжилтэй болон эсвэл юу байна? Хөгжүүлэх эсвэл нөгөө цолболт болон бусад асуудалд бий болох. Ингэснээрээ хөгжиж байгаа хүмүүс дархлаа сул учраас эрүүл бие махбодууд нөгөө Монгол улсад хэрэгтэй эрүүл хүмүүс бий болоход саадулж байна гэсэн үг байхгүй. Тэгээд хэдхэн жилийн дараа энэ уушгины хавдраа өвдсөн болон бусад амьсгалын зүрх судасны өвчин, дархлааны өвчин, сэтгцийн болон бусад асуудлаар яасан ийм хүмүүсийн тоо олширна. Ингэх тусам Монгол улсын эдийн засаг хөгжилд энэ асуудлууд томор нөлөөлж эхэлж байгаа байхгүй. Яг үнэ. Би энэ веб дээр бас юм ярьчих гэж бодоод идэх. Тэгээ яг энэ одоо энэ бас хортой шүү гэдээ ингээ хэлэхээр ер нь бол янжуур тамхин чортой, веб чортой гэдгийг эхлээд одоо энэ үзэж байгаа сонсож байгаа хүмүүст хэлчихье гэж бодоод. Тэгэхгүй болохоор энэ нөгөө том маш их мөнгө хэрэгж яадаг том бизнес болохоор зөвхөн веб гэж ярингууд энэ хүмүүс янжуурын талд үйлчлэлээр вебийг муу яриад байна гэдэг ийм одоо нөгөө нийгмийн ухамсар сэтгхүүдийн тоглосон тоглолтууд бас хийгээд байна л. Тэгэл ерөөсөө энэ веб одоо бол миний анзаарч байгаагаар бол өмнө бол веб гэж юм байхгүй байхад янжуур одоо тамхи зөвхөн байхад бол энэ бага насны хүүхдүүд одоо ингээд тамхи хіднэ татах юмуд ч бас имээдэг байлаа. Тэ бас ийм зүйлс ч юм байна. Тэгтэл одооны соёл энэ өсвөр насныхан дунд ангийн хүүхдүүд бол энэ ингээд нэг байх ёстой үзэгдэл юм шиг бүр хүртэл ингэж буруу ойлгуулад ийм хандлага бол яваад ирлээ л. Дээрэс нь тамхинаас гаргадаг бүтээгдэхүүн гэж одоо ийм буруу зүйл явж байгаа нь бол нэг утгаараа бол энэ массыг бол бүгдийн энэ арх тамхи буюу энэ никотины хамааралтай болгож байгаа ийм л зүйл байна гэж би харддаг. Тэгээ энэ дээр бол одоо эмч хүний хувьд бол өстой эмзэглэж явдаг бас нэг том асуудал ороод ирсэн. Ер нь энэ тохируулгын ажил, зохион байгуулалтын ажил явагдах гэхлээр ер нь саад их үсэж байгаа байхгүй юу? Тэгж байна. Тэгээд энэ зохицуултыг явуулж өгөхгүй шүү дээ. Ягаад гэвэл эндээс тэр онцгой дотроо авах болохыг хүсэхгүй байна. Тамхины хуулинд оруулж хуульчлахыг хүсэхгүй байна. Тийм ч учраас тийм тэрийг бойкотлоод байх, тэрвэнд нөлөөлөд байх тийм их өнгөтэй, хүчтэй хүмүүс цаана байна л гэж харж байгаа. Яагаад тэгж яах вэ гэхээр Австрали улсыг ярил л да. Англиг ч ярьж болно. Тэр Австрали улс бол энийг имийн сангаар зарж байгаа. Тэгээ 1%-аас дээшээ тамхи бол байж болохгүй. Вейп байж болохгүй. 1%-ийн никотинтэй. Гэтэл манайд болохоор янжуур тамхинасаа илүү бүр 5%-тай 4-3-тайг зараад байна шүү дээ. Тэгээд 1%-ийн никотиныг л Австрали улс зөвшөөрч байна. Хятад улсд бол байхгүй. Хятад улс өөрөө тамхиа үйлдвэрлэдэг улс орн тийм ээ. Гэсэн мөртлөө яагаад вейпийг зөвшөөрөхгүй байна. За Америкийн нөхцөл улс Англиг саяхан тэр сошиалар тэр худал мэдээлэл явал энэ олон хүнийг тамхинаас гаргасан гэл ингээл худал мэдээлэл явж ийлээ л дээ. Швед улсыг дурдчихилээ. Энд тэр вейп гэдэг нь яаж зохицуулагч, Солонгост яаж зохицуулагч байна. Ерөөсөө 1%-ийг бас тэрнээс доошоо байхгүй. Харин тэр зүйл хизээ тамхинаас гарахт нөлөөлдөг өгөхлөөр 1%-аас доошоо никотинтой байж иж тэгээд тодорхой хугацаанд нөгөө өөрийгөө захирч чаддгүй тэр хүмүүст дасал болсон байдлаас гаргахын тулд тэрийг багаар багасгасаар байгаад нөгөө эмийн сангаар дамжуулж авч хэрэгсээр байгаад тэгээд гарч байгаа байхгүй. Манайх тэрийг нь манай Монгол улс болохоор нөгөө амархан нөлөөнд автдаг, амархан мөнгөний нөлөөнд автдаг. Тэгээд хууль дүрм нь тэр болгон явж өгдөг. Тэгээд монголчуудаа хайрладгүй ийм улсаар учраас чөлөөтэйгээр 1, 3, 4, 5% никотины Монгол улсын хэлээр чөлөөтэй оруулж ирээд онцгой албан татваргүйгээр хүний эрүүл мэндийн хорлон байж зараад байгаа байхгүй. Тэгэнгүүтээ тэндээ эмч биш хүмүүсийг аваад тэднийгээ халаад өмсгөж жагаад олон нийтийн сошиалаар энэ тамхинаас гаргах гэж байгаа юм шүү.
Янжуур тамхи л хортой, энэ бол үгүй гэдэг байгаа. Гэтэл үгүй. Янжуур тамхи ч хортой, мөн веб гэдэг зүйл чинь та нарыг хуурж орчин цагийн тамхи, янжуур тамхи болон та бүхний эрүүл мэндийг хохирох гэж ирсэн. Цаана бол Монголд таны эрүүл мэндээр мөнгө хийх гэсэн тэр хүмүүсийн үйл ажиллагаа. Тэр хүмүүст бол Монгол ерөөсөө хамаагүй. Монголын хүмүүс эрүүл байна уу ерөөсөө хамаагүй. Яагаад гэвэл зөвхөн нэг төрлийн тамхиных нь үйлдвэрлэлд 60 сая долларын ашиг эргэлдэж байгаа учраас тэр хүмүүс чинь монголчуудыг бол дорхны асуудал байгаа. Тэгээд ийм л байна. Тэгээд харамсалтай байгаа. Тэгээд Монгол улсын засгийн газар эрүүл мэнд, Монгол хүний эрүүл мэндийн төлөө гэж байгаа бол энэ татварын асуудал, хуульчлалын асуудлыг авч гарах байх. Тэгээд ялангуяа энд нэг зүйл хэлмээр байна. Улсын хурлд гарсан, эрүүл мэндийн салбараас гарсан нэлээд хэдэн гишүүнд байна. Жишээлбэл одоо Ганма гэдэг Гаман доктор байна. Энэ хүн Харвардд судлаач хийж ирсэн. Тэгээд одоо энэ улсын хурлд чагсаалтаар орж ирсэн хүн байгаа. За манай Саранчулган байгаа. Нийгмийн эрүүл мэндийн багш хүн байгаа. За тэгээд Чимбэрэн гишүүн байна. Мөн мөнх сайхан сайд өөрөө байна. Туван гэдэг. Тэгэхээр бид бас тодорхой хүчтэй болсон байхгүй. Тэгэхээр бисен гишүүн байна. Тэгээ энэ хүчийг ашиглаж бид нэр одоо энэ тамхины эсрэг хамтдаа тэмцэхгүй бол нэг нэгээрээ тэмцэх юм бол эн чинь нятлуулаад босч байгаа байхгүй. Яг үнэ. Тийм учраас бөөнөрөө энэ хуулийг өөрчлөхийн төлөө тэмцэж тэгээд эрүүл ирээдүйн бий болохын төлөө хамтдаа л явах хэрэгтэй байх гэж байна. Тийм яг үнэ. Яг энэ ширээн дээр 2 жил гарангийн өмнө яг энэ тамхины хяналтын тухай тамхитай холбоотой вебтэй холбоотой судалгаа хийсэн судлаачтай ярилцж байсан. Тэгэхэд одоо ингээд тамхины хяналтын тухай хуулиуд энэ веб гэдэг зүйлийг яг одоо энэ тамхитай адилтгаж авч үзээд хүний биед хортой гэдгийг үзээд энэ одоо онцгой татврын тогтоож өгчээж энэ үнийн хувьд ч гэсэн ингэж одоо дээш нь өгчээж яахгүй болов үнийн хувьд бол өрсөлдөхгүй байгаа болохоор веб-ийг одоо ингээд дэндүү хэрэгжилж байна. Тэгээ хяналтын тухайд оруулахгүй болохгүй нэ гэдэг ийм судалгааны одоо зөвлөмжтэйгээ ирээд надад ярилцж ирсэн. Яг Америк нэгдсэн улс тэгсэн шүү дээ. Сургуульд суурилсан судалгаа хийсэн байхгүй. Тэгээд веб-ийг орсноос хойш нийт хичнээн хүн тамхинаас гарч вэ гэж. Тэгсэн чи яасан бэ гэхээр веб тамхинаас гарна гэдэг уран дор. Тэр уран дор веб-ийг хүмүүс татаад огт татдаггүй байсан хүүхдүүд хүртэл татаж эхлээд үр дүнд нь яасан бэ гэхээр урд нь тамхи татдаг байсан хүмүүс тамхинд орж исэн хувьас 600% дахин гэж байгаа шүү дээ. Хувь дахин 600%-аар илүү хүмүүс тамхинд орсон байна гэж. Тэгэхээр энэ тамхины үйлдвэрлэл буюу тамхины индастри гэж ярьж байгаа шүү дээ. Энэ үйлдвэрлэлийнхний хамгийн гол юм нь юу гэхээр залуу ихнийг барьж авах байхгүй юу? 10 жилд байгаа тэр залуучуудыг гоё одоо юу гэдгийг гинэн зангийг ашиглаж хин нэгэндээ тоогдох гэж хин нэгний хүрээлд орох гэж эсвэл би өөрийгөө агуу одоо мундаг шүү гэж босдоо нөгөө дор орчихгүй бодсон тэр зан дээр нь ашиглаж тэр хүүхдүүдэд тамхиг татуулж сургаж байгаа. Тэгээд нөгөө нэгэнд никотин амсцсан хүн чинь никотин татаад ирсэн хүн чинь өөрийгөө татаж авч чадахгүй дасал болол тэгээс үлдээ янжураа татна нөгөө өндөр концентрацтай вейпэ татна ингээл тамхичд болж орж байгаа байхгүй. Тэгээ багш өтөрийн хувьд бол бас ингээд нэг оюутан байхад оюутны клубын яг бас удирддаг байсан багш маань. Тэгээд Эрдэнэхөөгшийн хувьд бол бид нөгөө нийгмийн ажлууд хийдэг байсан да оюутан байхад. Тэгж яхад клубын шугуур би яг нөгөө шүтээсийн оюутнуудад тамхины хор хөнөөлийн талаар лекц нэг хэсэг ингээд уншиж явж байсан. Нөгөө завсарлагаа гараад тэгэхэд нөгөө эмгэг одоо судлалын танхимаас яг нөгөө уушигны одоо бронхиттэй та нар авч яваад ингээд тамхины лекцийг би бүр яг өөрөө уншдаг байсан. Тэгэхэд би одоо яг нөгөө нарийн тоог нь санахгүй. Яг ингээд тамхинаас хамааралтай шууд нас урж байгаа одоо тохиолдол өдөрт хийдгэлүүлээд маш их хүмүүс ингээд өдөрт яг энэ тамхинаас хамааралтай хүмүүс нас урчиж шээ. Тэгэхээр энэ том индастри ич хувьд нөгөө зах зээлээ алдаад байна шүү дээ. Зах зээлгүй болоод нэг гэсэн үг шүү дээ. Өдөрт хэдэн зуун гараа ингээд нас ороод хаа. Тэгэхээр эргүүлээд нөгөө зах зээлээ олж авах одоо яг сегмент нь яг таны хэлдгээр нөгөө өсвөр үеийнхэн залуу үеийнхнийг чиглэж авч иж тэр чинь нөгөө дараа үеийнхаа зах зээлээ бэлдэж авдаг, тэр бизнесээ эргэж явах, орон зайгаа үүсгэж авдаг, бүр ийм бизнесийн стратеги байдаг гэдгийг бол тухайн үед би оюутан байхдаа лекц унших гад нөгөө материал судалж явахд бол яг тоо баримттай мэдчих авч байсан. Тэгээ хавдар судлалын үндсийн төв юу хийж яана вэ гэхээр уулан бид өхөнд хөтөлбөр гаргаж байгаа юу. Тэрний үгээр бага насны бага ангид, дунд ангид, алах ангид энэ тамхины хор гэж юу байдгийг тэрэнд тохирсныг харин дунд ангийнхан болохоор юм уу ахлах ангийнхад тамхины индастри, тамхины үйлдвэрлэл та бүхнийг яаж тамхинд оруулдгийг гэдэг энэ насанд нь тохирсон өрмөц зүйлүүдийг сургалтанд орох хэрэгтэй. Гэхдээ бидний нөгөө эрүүл мэндийн боловсролын сургалтууд яаж явдаг гэхээр дандаа нэг
хий хоосон. Хин нэгэн хүн багш өөрөө нөгөө тэр амьдралыг туулаагүй. Тэгээ нөгөө бодит биш болохоор зүгээр нэг лекц ч юм уу өөрөө нөгөө ихтгэл үнэмшлэгүй байдлаар заачдаг учраас хүнд очдөг. Ер нь манай 10 жилийн босролч байна уу? Зарим босролууд, дээд босролууд ч гэсэн манай ангаах дээр заримдаа бас тийм шүү дээ. Иймэрхүү асуудлууд үүсдэг. Тэгээ ер нь босролын хамгийн гол асуудал бол ерөөсөө тэр хүмүүс дээр ойлгуулах тэр одоо өсвөр үеийнхэн өөрсдөө ойлгож өөрсдөө тэр мэдлэгийг бий болгох асуудал гол юм билээ шүү дээ. Тэгэхээр бид бүхэн тийм хөтөлбөрийг бий болгоё гэж ажиллаад байгаа. Тэгээ энийг утгагүй эрүүл мэндийн яам болон босрлын ямтай уулзч танилцуулах бодолтой байна. За тэгэхээр сая энэ уушгины хорт хавдар бол ирээдүйд одоо нэгт орж ирнэ гэдэг нэг том нөлөө бол энэ одоо тамхины асуудал хоёул ярьлаа. За нөгөө том асуудал бол яг одоо энэ цаг үед болж байгаа энэ агаарын бохирдлын асуудал. Та бас хэвлүүдээр яриа өгсөн байсан өмнө энэ агаарын бохирдлын одоо зүйлүүд бол хүний одоо гений төвшөнд, мутацийн төвшөнд хүртэл мутацид оруулах төвшөнд ингэж нөлөөлж байна гэдэг. Энэ ер нь ямар судалгаанууд байна? Ер нь агаарын бохирдол ганцхан уушгинд нөлөөлөхөөс гадна өөр эрхтний хавдар үүсгэж байгаа одоо тийм нөлөөлж байгаа зүйл байна нөлөөл. Тийм арын асуултаас нь эхлээд л ярил л да. Ер нь тамхич байна уу? Уушгич агаарын бохирдолч байна уу? Энэ хоёр чинь агаар нэг шүү дээ ижлээ. Тэгэхээр ганцхан уушиг үүсгэхгүй. Яг эхлээд уушгаар дамжиж байгаа учраас уушиг хамгийн түрүүнд нэрвэгдэж байгаа. Харин тэрний тэр антиген шин чанартай буюу онкоген шин чанартай тэр карциноген шин чанартай тэр зүйлүүд чинь цусаар дамжаад ямар эд эрхтэн дээр илүү очиж байна. Нөгөө хүний бие махбод нь хүлээж авахтай ямар эд эрхт нь илүү онкоген өртөмтлийн шин чанартай байна буюу өөрчлөлт одоо хавдар болж өөрчлөгдөх шин чанартай байна уу гэдгээс нь хамаарат нөлөөлөл үзүүлж байгаа. Мэдээж хамгийн их хувь нь бол уушгинд. За тэгээд тамхи агаарын бохирдлын дараагийн гол бай бол мэдээж хэрэг улаан хоолой болон хөх байхгүй. Тамхи татдаг эмэгтэйчүүд хөх бол охины хавдар бол шууд нөлөөлдөг шүү дээ. Тэгээд гих мэтчлээ ингээд цаашаа явна. Тэгээд нойр улчирхай, илэг ер нь бол нийт 17 хавдрыг үүсгэх ийм хүчин чадалтай байхгүй агаарын бохирдол тамхи хоёр маань. Тэнд байгаа элементүүд нь аль ч хэлбэрийн хавдрыг үүсгэж болно. Тэр байтугай арсны хавдрыг үүсгэх хүчин чадалтай гэдэг юм да. Юун дээр саяхан Чимбэрэн эмчийн бас нөгөө судалгааны дүн тайлан мэдээ явуулж эхэлсэн байсан. Тэн дээр болохоор диметил сульфат бол агаарын бохирдолд дагуулагдаад байгаа энэ диметил сульфат гэж энэ одоо химийн нэгдэл маань илгэний хавдрыг үүсгэхэд нөлөөлж байгаа гол нөлөөллөө гэдгийг судалсан. Манайх бол энэ хавдар судлалын үндэсний төв дээр том судалгаа хийгдсэн ингээд энэ судалгааны талаар та бас тайлбарч өгч. Тэр судалгаа болохоор 2017-18 онд материалыг цуглуулсан. Тэгээд илгэний эсийн хавдартай хүмүүсээс илгэний эсүүдийг авсан байхгүй. Илгэний одоо хавдрын эсгэнүүдийг аваад тэгээд нийт 200 хэдэн тэр самплыг бид өхөн тэр Америк нэгдсэн улсын Монтсен Нью-Йоркийн Монтсен институт руу явуулсан. Тэгээд тэнд нь болохоор Барселонагийн их сургууль, Сингапурын хавдрын төв, мөн Францын одоо судалгааны төв болон хавдрын төв, Барселонагийн патологийн институт гэдэг ингээд Испани. Тэгээ энэ байгууллагууд хамтран олцоод тэр бүхэн юу гэсэн бэхлээр тэр бидний хүнээс авсан тэр сампл дээр буюу сампл гэдэг нь эдийн шинжилгээ шүү дээ. Тэр эд дээр бүхлөтэн геномын шинжилгээ ихгүй юу? Тэгээ бүтэн геномын шинжилгээ секвенс гэдэг тэрийг хийгээд үзэхлээр тэнд юу гарч ийнө гэхээр тэр хавдар дээр байгаа бүх төрлийн мутац гарч байгаа. Тэр дээр нэлээд олон үр дүн гарсны нэг нь болохоор Монгол хүний хавдрын тэр дотор байгаа илгэний эсийн хавдар дотор байгаа мутац нь тэр Европ, Америктэй харьцуулахад хэд дахин илүү байна. Яг гэвэл тэр илгэний эсийн хавдар, ижлэгэн хавдартай Европ, Америктэй харьцуулсан ба шүү дээ. Тэнд 1-2 мутац онхолж явахад монголчуудын хавдрыг үүсгэж байгаа мутац нь болохоор бүр 7 дахин илүү олон төрлийн мутацууд ингээ байна. Ганцхан ингээ харахад BC байгаа юм шиг тийм ээ. Тэгсэн мөртлөө одоо BC-гээс үүсэлтэй одоо тэр одоо мутацууд үүссэн байхад тэр нэг амийн өршлийн нэг байрлалууд нь солигдсон. Тэгээд ганц энэ төрлөөс үүсэл энэ хавдар үүссэн гэж хэлж болохгүй олон төрлийн мутац аахгүй. Тэгэхээр өөрөөр хэлбэл олон нөлөөлөл дундаас үүссэн тийм илгэний хавдар байна гэж хэлж байгаа. Тэрний 20% нь болохоор тэр барууныхны хавдартай хүмүүсийн дээр байхгүй байгаа тийм шин чанартай буюу орчны нөлөөтэй
байна гэж. Тэр орчны нөлөө дотроо ингээ үзэхлээр хоёр төрлийн мутаас хамгаалж байна. Тэр нь болохоор нүүрсний шаталтаас үүссэн нүүрсний утаанаас бий болдог диметил сульфатсан диметил сульфат гэдэг нөгөө метилдсэн хөхрийн давхар эсэл гэдэг тэр зүйлээс үүдэлтэй мутац байна. Тэр нь болохоор яадаг вэ гэхээр хоёр амийн хүчил гуанин бид нар чинь одоо ангахт үздэг байлаа шүү дээ. Тэр хоёр ДНХ чинь ингээ явж байгаа шүү. Тэгэхээр эсрэг эсрэгээрээ холбогддог. Гэтэл тэр нэг амийн хүч нэг одоо амийн хүчил нөгөөдөгтэйгөө ингээ солигдоод тэр мутац нь болохоор яг тэр HCC буюу илгэний сэн хавдрыг үүсгдэг байхгүй. Тэгэхээр тэр нь юугаар нөхцөлтэй вэ гэхээр ганцхан диметил сульфатаар л нөхцөлдөг. Тэр нь аль хэдийн тодорхойлогдсон. Тэгэхээр яг энэ ингээ үүсээд байна гэдэг. Тэгээ энэний шалтгаан нь юу вэ гэхээр диметил сульфат нь хаанаас үүсээд байна вэ гэхээр нөгөө cold combustion уу нүүрсний тэр шатал буюу утаанаас үүссэн байна гэдэг ингээ гараад ирчихэж байгаа. Тэгэхээр энэ судалгаа бол ерөнхийдөө Европынхныг барууныхныг манайхтай харьцуулсан судалгаа. Тэгээд ялгаатай байна гэсэн үнэхээр ялгаатай байна. Үүнээс үндэслээд монголчууд бол ер нь нүүрсний утаанаас болсон хавдраас илгэний эсийн хавдрын 20% нь үүсэж байна. Одоо нийт ингээл илгэний хавдртай хүмүүс шүү дээ. Тэрний 20% нь бол нүүрсний утаанаас болсон байна гэдэг ийм л дүгнэлт гарсан юм. За энэ бас айхтар юм. Тэгээ одоо сая хоёлаа илэг ярьлаа. Хотоодныхаа талаар ярьлаа. Уушигны талаар ярьлаа. Би одоо энэ саяхан мэдээлэл их явсан энэ умаа хүзүүний хавдрын талаар бас ярилцъя гэж бодод байна. Та түрүүн тэн дээр бас вакцины талаар яригдсан. Одоо human papilloma вирусаар үүсгэгддэг энэ умаа хүзүүний хавдар эсрэг одоо вакциныг товлд оруулах ийм бас ажлууд бас явагдаж байгаа гэж би ойлгосон. Тэгээд энийг бол би хувьдаа бол маш сайн одоо том ажил боллоо гэж харж байгаа. Яагаад вэхээр би яг оныг мэдэхгүй байна. Бараг 10 гаруй жилийн өмнө хаа. Уг Монголд нэвтэрчих боломжтой байсан. Тухайн үедээ бол энэ одоо вакцин чинь айхтар юм а, хадны манган юм а гэсээр байгаад одоо олон нийтийн буруу ойлголттой явсаар байгаа. Тухайн үед хэрэгжигчсэн зүйлүүдийг одоо нэлээд саадуулах нэг улс төрчтөн ч гэсэн ингээд тэрнээс нэмийгээ болцсон гэж би хувьдаа бас бодоод байт. Энд чинь 10 хэдэн жилийн өмнө бас яригдчихсэн зүйл шүү дээ, тий? Вакцинд оруулах гээд. Тэгээ одоо бол энийг бас яг энэ умаа үзүүний хорт хавдраас сэргийлэх энэ human papilloma вирусын эсрэг вакциныг товлд оруулж эхэлж байна. Тэр энэний яг ач холбогдлын тав сайхан тайлбарч өгөөч. Тий, умаа үзүүний вакцин байна уу? Ер нь вакцин бол дэлхийд дахны хамгийн том олд шүү дээ. Тэгээд хүн урт удаан амьдрах алдарт өвчнөөс сэргийлэх боломжтой гарч ирсэн одоо энэ дэлхийн хөгжлийг дараагийн түвшинд авчихсан зүйл байхгүй. Тэгэхээр бид бүхэн бол харамсалтай байхгүй. 10 жилийн өмнө эхлэх байсан зүйлээ 10 жилийн өмнө эхэлж чадаагүй. Тэгээд тэр үед эсэргүүцчихсэн хүмүүс сая хүртэл эсэргүүцэл явж байгаа. Тэгээд тэр хүмүүстэй бид бүхэн хүний эрхийн комиссээр уулзсан л та. Хүний эрхийн комиссээр уулзаад ингээд ер нь бол шудраг хэлэхэд нийлэн бүдүүлэгдүүл хүмүүс байлаа. За яах вэ? Тэр нь ч яах вэ? Тэгээд хамгийн гол аргумент нь юу гэхээр тэр хүмүүсийн хилцээд бидний урдаас ярьж байгаа зүйл нь энэ вакцины хортой маа. Тэгээ хохирсон хүмүүс нь энэ байна гэж. За тэгээ хохирсон хүмүүс нь босоод ирэхлээр юу ярьж байна вэ гэхээр за нэг нь бол энэ вакцинаас болоод миний яс сугарсан гэж. За вакцинаас болоод яс сугарсан. Тэгээд одоо миний хамаг яс сугараад байна. Тэгээд тэр эгч маань бол 65 настай хүн байгаа юм л да. Тэгэхээр тэр хүн чинь яаж ийнө вэ гэхээр ерөнхийдөө постменос нэг биений мөчлөгөөс хойш ингээд яс сугарах тийм даврын өөрчлөлт хамгийн даврын өөрчлөлтүүдээс хамаард хамгийн мэдрэг. Гэхдээ хамгийн гол нь тэр вакцинаас болсон уу болоогүй юу гэдгийг хинч хэлж чадахгүй мэдээж яриг. Гэхдээ яс сугарна гэдэг бол ганцхан шалтгаанаас байдаг. Тэр нь юу вэ гэхээр вакцин хугалдаг байхгүй. Харин яс зөөлрснөөс хугарна. Эсвэл өөрөө гэмтэлт өртснөөс байна. Тэгээ ягаад таны энэ хугарсан гэсэн чи би годомж нь явж байгаад мөсөн дээр халтраад миний одоо энэ шуу муу хугарсан ингээд гээ ярьж байгаа. Тэгээ энэ ягаад та вакцинаас гэсэн харин вакцины дараа л юм болцсон юм. Яс ингээ хурамтай болцсон гэдэг. Тэгэхээр энэ хүмүүс ерөнхийдөө хүнд ашиглуулж байна л гэж би харж байгаа. Дараагийн үн юу хэлж гэнэ вэ гэхээр миний судсан дотор ингээд тэр вакцины тариулснаас хойш юм бөөм полип үүссэн гэж. Тэгээ ходоодонд ингээ полип байсан, судсанд полип байсан гэдэг. Тэгэхээр полип гэдэг юм судсанд үүсдэг л байхгүй юу? Бид бүхэн эмчнэр бүгдээрээ мэднэ, эрүүл мэндийн мэдлэгтэй хүмүүс. Тэгэхээр ходоодонд л полип үүснэ. Ходоодны полип яаж үүсдэг вэ гэхээр үндсэн 3 шалтгаан байна. Тийм ээ? Нэгдүгээрт бол хеликобактерийн юм уу, эсвэл ходоодны хүчлээ багасгах гал тэр нөгөө хоригддаг имийн хүчлийг багасгадаг тэр имүүдээ байнга хэрэгжилж яадаг. Одоо омепразол гэдэг юм мэдэн шүү дээ. Пантопрозол гэл тэр имнүүдийн чинь
байнга хэрэглэдэг хүмүүс тэр ходоодны өвчлийн тэр эмийн нөлөөгөөр ходоодны өвчлийн багасгалтай холбоотойгоор полипууд үүсчдэг. За яг хөө хэлэг хөвгтөр өөрөө чинь удаан хугацааны өрөвсөл орж болно тийм ээ. Ингээд иймэрхүү шалтгаанууд байдаг. Тэрнээс үүсээд полип үүсчихлээдэг. За тэр полип вакцинаас буюу үүснэ гэвэл ямар ч тийм шалтгаан үр дагаврын холбоо юм уу ямар нэгэн тийм зүйл байхгүй. Гэх мэтчлэн ингээд яг ингээд онлын хувьд болон одоо практикийн хувьд бид өхөн мэддэг зүйлээ тэр хүмүүстэй ингээд тулаа ярих юм бол үнэхээр бид бүхэн яагаад энэ хүмүүстэй суугаад ийм зүйл яриад энэ хүмүүс нь яг хүлээж авч байна гэдэг л гайхмар байхгүй. Хамгийн гол нь ийм хүмүүс, ийм мэдлэгтэй хүмүүс энэ сошиалд олон нийтэд маш амархан мэдээлэл дараа тэрийг тэг хүмүүс хүлээж аваад. Яг ингээ харахаар бид Монгол улсаа эргээ харах хэрэгтэй болж байгаа. Монгол улсыг юу болгоо ичвэ гэхээр эрүүл мэндийн боловсруулалгүй, зүгээр боловсруулалгүй, боловсруулалтын системийн доош нь оруулаа ицсэн. Хэр варгийн хэн юу ярьж ийн гэдгийг шүүж чадах хэмжээний мэдлэг байхгүй, суур мэдлэггүй хүмүүс болж байгаа. Тэгээ эннийх нь нэг гайн одоо энэ болж штэ эрүүл мэндийн салбарт ингэж болж байгаа төдийг улс орны хөгжилд саадалж байгаа байхгүй. За ингээ харахаар та өөрөө мэдж байгаа 10 жилийн боловсруулалтыг юу болгож хайж байна. Ямар хичээлүүдийг хайж байна. Гэтэл бидний үед тэр хичээлүүдийг байдгаар л уншдаг байсан. Олон хичээл ордог л байсан. Бид нар ядарлаа зүдэрлэг гэдгүүгээр тэр сурдаг гэсэн. Тэрний ачаар бид бүхэн өнөөдөр өргөн мэдлэгтэй болж Монгол хүн оюуны чадамжтай хаач басан ажиллаж чаддаг гэсэн юм ярэ. Дэлхийд яригдсан Монгол хүнийг ажилд авахд тэр хүмүүс боломжтой маа гэдэг ингээд хүндэтгэдтэй явцсан байсан. Гэтэл энэ нөлөөлөл хэдхэн жилийн дараа одоо байхгүй болно. Мэдээж хэрэг. Харин яагаад хятад улс, энэтхэг улс хар багаас нь тэр хүмүүсийг хичээлээр нухаад хичээлээр дараад ингээд тэр чинь улс орны бодлого юм байна шүү дээ. Улс орны бодлого нь чадaltaй, чадамжтай, оюуны өндөр чадхтай хятад хүн энэтхэг хүнийг бий болгоно гэж. Гэтэл Америкийн нэгдсэн улсын системийг өөрсдөө бид нар харна шүү дээ. Бид нар өөрсдөө тэнд байсан хүмүүс. Зүгээр 10 жилийн боловсрол нь бол хинт зориулсан байх лэр зүгээр л нэг дотоо зэмдэг ингээд сургаж байгаа л төгсгөөл тэг ажиллаж анги юм уу хэрэглэгч битгэх. Гэтэл нөгөө нэг элитүүд уу мөнгөтэй хүмүүс нь хүүхдүүдээ хаан сургаж өгөх гэхээр тэр нэг хувийн сургуулийн бүр цэрэгжилттэй. Цэрэгжилтээр тэр хүүхдүүдийг бүр чангалаад тийм ээ холын гүйлтэнд нэг гүйлгээд янз бүрийн сахилга баттайгаар өглөөнөөс орой хүртэл шөнө ундахт нь хүртэл сахилга баттайгаар тодорхой дэглэмүүдийг бий болгоод тэр дэглэмүүдийн үндсэн дээр нөгөө хүүхдүүд нь бүх төрлийн хичээлийг судлаад бүх төрлийн хэлийг судлаад тэгээд тэндээс нь кампус нь гарахгүйгээр буюу тэнд нь эрдэм номыг сургаж байгаа байхгүй. Тэр ямар бодлого юм дэгвэл тэр бодлого чинь тэр хүмүүсийг хүчтэй болгох гэсэн бодлого. Яагаад Монгол улс ядарлаа зүтэрлээгээл хөтөлбөр болгоноос нь нэг хичээл авч хаяад яагаад ардын багш хүн хамгийн бага цалинтай, ардын эмч хүн хамгийн бага цалинтай байлгаад байгаа юм. Энэ ямар бодлого юм гэдэг асуудлыг бид нар бас эргэж харах хэрэгтэй байна. Тэгэхээр бид нар иргэдээ одоо юу гэж ярьдаг болсон бэхээр иргэдээс болж байна. Иргэд ойлгохгүй байна, иргэд тэхгүй байна гэж. Үгүй шүү дээ. Иргэдийг нөгөө ихэн ямар бол гэдэг шүү дээ, тийм ээ. Адган тимээ гэсэн үг байдаг шүү дээ. Тэгвэл төр засгийн бодлого ямар байна? Тэрний нөлөө ард иргэдэд хүрдэг байхгүй? Ард иргэд тэрний нөлөөгөөр өөрчлөгдөж явдаг. Тэгэхээр бид бүхэн юу хэлж байна вэ гэхээр энэ эсэргүүцээд байгаа эсвэл эрүүл мэндийн боловсруулалт ингээд яваад байгаа нөгөө эмнэлэг дотор тамхи татаад тийм ээ. Уушгины хагалгаан ч нөө эсвэл ходоодны хагалгаа ямар нэгэн хагалгаанд орцсон мөртлөө эмнэлгийн жолон дотор нуугаа тамхи татж байгаа тэр хүмүүс боловсруулалгүй дээ. Ийм болсон. Эсвэл тэнхтэй тийм болсон гэдэг биш. Бид бүхний тойл байхгүй. Ерөөсөө л Монгол улс ямар байгаагийн толино. Харин тэн дээр нэг юм хэлэх нь сая бид нөхөн никотин ярьжсэн шүү. Тэр хүн хаалгаан дээр ороод энэ хавдар гэдэг юм үүсчлээ тамхи хортой ингэж бодсон мөртлөө гарч чадахгүй байгаад яагаад гарч чадахгүй вэ гэхээр никотин тийм хүчтэй байхгүй. Хүн болгон сэтгэлийн хатуу биш. Сэтгэлийн юм чадахтай биш. Тийм учраас никотин тэр сэтгэлийн тэр тамхинд орчингуудаа гарч чадахгүй тэр хүмүүс нэлийн их байдаг учраас тэрүүндээ найддаг байхгүй. Тамхины үйлдвэрлэж. Тэгэхээр олон сайхан хүүхдүүд, олон залуучууд орно. Гэтэл тэр бүхэн за энэ тамхи хортой шүгэд хилээл гарч чадхааргүй тийм биеийн даслыг үүсгэж штэ. Тийм даслыг үүсгэж байгаа тэр хорыг Монголд оруулж ирэхдээ нэгдүгээр татвартай оруулж ирээч. Тийм ээ? Тэр онцгой албан татварын төлөөч. Хоёрдугаарт үнэхээр ард иргэд чинь буюу хүүхдүүд чинь тэрнээс гарч чадахгүй байдаг учраас тэрүүн дээр нь тодорхой төрлийн зохицуулт хийгээч. Монгол улсад эрүүл чадхтай тийм чадамжтай хүмүүс хэрэгтэй бол бид өхөн өнөөдрийн нөхцөлийг өөрчлөхгүй бол болохгүй нэ гэдэг л имийг бид өхөн өнөөдөржингөө өнгөрсөн үеижингээ ярьлаа штэ.
Одоо хийхгүй бол эсвэл боли монголчууд байхгүй болно шүү дээ. Тэр энэ их чухал. Ерөөс энэ яг таны хэлдэг саяны эрүүл мэндийн боловсролтой холбоотой яг ингэ саяхныг одоо 9 хугацааны өмнө энэ умаа үзүүний одоо хавдрын эсрэг энэ папиллома вирусын талаар одоо ингээд твлийн яг албан мэдээнүүд гарч эхлэнгүүд нэг ногоон одоо цамцтай байсан баха. Их хүчтэй байлаа шүү дээ. Хинж мэдэхгүй би өмнө харж байгаагүй мэрэгжлийн бус тийм хүн одоо ингээд ташаа мэдээл тараахад тэрийг 6 сая давтамжтайгаар үдцсэн харагдана лээ. Тэгээд ихэнх нь одоо тэр хүний одоо ярьж байгаа зүйлийг яг үнэнд бариад энэ төр засгаас авч байгаа яг энэ 10 жил ухарчаад дахиад одоо нэг одоо яг хэрэгжүүлэх гэж эхэлж байгаа энэ үе юмныг бол бүгдийг бургашаасан ийм хандлага явж гин гэдэг бас их харамсмаар санагдчихсэн. Тэгэхээр эцсийн дүндээ эн чинь одоо охид хөвгүүд энэ залуу үеийг хамгаалах гэж байгаа л том бодлогын арга хэмжээ гэж би бас хувьдаа хардгийн. Тэгээд ер нь энэ вакцин хийснээрээ одоо энэ ямар хавдруудаас сэргийлэх бас боломж одоо үүсэх юм бэ. Ер нь бол үндсэн үүсгч нь тэр хүний папиллома вирус гэж байна шүү дээ. Тэгэхээр тэр хүний папиллома вирус чинь бэлгийн замаар дамжиж байгаа. Тэгээ бэлгийн замаар дамжаад ер нь бол умаа үзэний хавдар, шодон хавдрыг үүсгэж байгаа байхгүй. Энэ хоёр гол хавдар. Шодон хавдар ч гэсэн сүүлийн үед ихсэж байгаа шүү дээ. Тэгээ умаа үзэний хавдрыг үүсгэх нь эмэгтэйчүүд их хүчлэн. Ягаад гэвэл эмэгтэйчүүдийн уучлаарай. Эмэгтэйчүүдийн нөгөө умаа үзэний салст түүний дорууга тэр эсүүд маань энэ хүний папиллома вирусээр өөрчлөлтөнд ороход боломжтой амархан байх нь шүү дээ. Эрэгтэй бэлэг эрэгтэйг бодох нь. Тэгэхээр тэр чинь умаа үзэний тэр вирус орж ирснээс хойш халдвар болсноос хойш ерөөс 10-аас 15 жилийн хугацаанд тэр цаана процесс явж байгаа юм. Тэр эсийн орчинд нөлөөлөд өөрийгөө ургуулад өөрийгөө өөрчлөө, эсийг нь өөрчлөөд тийм ээ. Ингээд тодорхой хугацааны дараа шарах марах болгож эхлэх нь шүү дээ. Тэгээ энэ үед шинж клиникийн шинж тэмдэг хэлэрч байна. Тэрнээс бусад үед нууцсахгүй. Хамгийн гол нь энэ вакциныг хийснээрээ яах вэ гэхээр тэр халдвар авахаар ороод ирэх үед нь тэр хүний биеийн дархлааны эсүүд чинь бэлэн болцсон. Нөгөө халдвар ороод ирлээ шүү дээ. Тэр вирус ороод ирлээ шууд тэр үед нь залгиж устгаж байгаа байхгүй. Тэгэхээр тэр өөрчлөлт буюу хавдрын өөрчлөлт хүний биед үүсэхгүй. За хэдэн төрлийн хавдар үүсгэж байгаа нөхлөө 6 төрлийн хавдар. За яг орчин үед янз бүрийн асуудал байгаа. Тийм ч учраас толгой үзүүний хавдар байна. За энэ дээр ганцхан хүний папиллома вирус биш л дээ. Одоо бид нар ингээд байдаг мөртлөө энийг оншилж чаддгүй вирусууд бас байдаг шүү дээ. Жишээл одоо бид нар клиник тир болгон хэрэглээд байдаг Эпштейн-Баррын вирус гэдэг энэ зүрх мөрөх мэдрэл дээр ч гэсэн асуудал яригддаг. Энэтэй ихчлэн HPV минь хавсраад явждаг. Тэгэх юм бол бүр хортой болоо явчихна. За тэнгуут нь энэ умаа үзүүний энэ хүний папиллома вирус чинь за толгой үзүүний хавдраас нь улаан хаалаа тийм ээ. Цагаан хаалаа хавдрууд за саяны шодон хавдрууд ингээд тэр байтугай нойр улчхан хавдрын 5% нь нөлөөлдөг гэж байгаа байхгүй. Тэгээ ийм олон хавдруудад үүсгдэг. Тэрнээс гадна бэлгийн замын нөгөө үү ургацэг гэдэг үчин байдаг шүү дээ. Тэрийг хүн харах юм бол энгийн хүн харах юм бол бүр амар шүү дээ. Тийм бид нар бүр одоо тийм анагаахын юм дээр ингээд байж хат бид нар л эмч хүмүүс бол эвгүүцмэр тийм муухай төр зүр харагдаг. Тэр нь бэлгийн эргэтнүүд дээр гарчдаг. Их хүчтэй эмгтээчүүл дээр тийм ээ. Тэгээд тэр үү ургацэг ямар амар харагдаг. Тэгэхээр тэр зүйлүүдийг чинь энэ вакцины хийгээд байхгүй болгочдөг байхгүй. Тэгэхээр энэ зүйл байхгүй болчихлоор хавдраар нас орж байгаа хүн байхгүй. Өөрөөр хэлбэл жилдээ нэг идэх хүн нэг 150-60-аад эмэгтэйг энэ умаа үзүүний хавдар гэдэг өвчнөр алтхаа болж байна тийм ээ. Харин тэр 400-аад хүн шинээр өвдөд ийн гэдэг чинь багасна чинь. Тийм байхгүй болчихно. Ингэнгүүт Монгол улсад ер нь умаа үзүүний хавдар гэдэг асуудлаар бид нэр ярих болчихно. Нөгөө бэлгийн замын халдвар гэдэг үү ургацэг гэдэг тэргүүрээ зовж шаналаад өөрийгөө хүнд байдалд оруулсан ч юм уу эсвэл бусдаас ингээд хүн одоо өөрийгөө нууж амьдарч байгаа тийм ээ. Тэр зүйлээсээ идэхгүй учраас тэр зүйлээсээ санаа зовж амьдарч байгаа очно эрэгтэй эмэгтэй хүмүүс байна. Гэтэл тэр хүмүүсийн бэлгийн амьдрал нь хэвийн болж эхэлнэ. Тийм ээ. Хүнд итгэж эхэлнэ. За гэр бүлийн амьдрал аятайхан болж гэх юм ингээл зөндөө олон болцоотой байхгүй. Гэтэл хичнээн залуу эмэгтэйчүүдийг алдчихна. Хичнээн 45 хүрсэн, эд наснда 40 хүрсэн, эд наснда яваа эмэгтэйчүүдийг бид нар алдчихна. Ингээ бодглохоор энэ хавдар гэдэг өчрөнийг бид бүхэн мэднэ шүү дээ. Ер нь бол ганцхан тэр хавдар хүрсэн өвддөг байхгүй. Хүүхэд нь, гэр бүл нь ингээд тэр маш олон хүмүүс нь өвдөж байгаа. Тэгээд сүүлийн үед би бас нэг юм хараад байгаа. Яг би энэ дэр нэмээ хэлчихэл та.
гэр бүлийн салт гэж Монголд асар их юм байна тийм ээ. Гэтэл хавдартай хүмүүсийн салт гэж бас байна. Тийм. Тэгээд их хүчлэн ингээл ирчүүд маань хаяа явж штэ. Тэгэл овоо ихлээл ингээ явж ясан тусцсан. Тэнгүүт одоо гэр бүлээ дангаараа өсгөж байна эмэгтэйчүүд. Тэнгүүт хавдар эмчилгээд дууссан бас хүмүүс байна. Тэр дууссан хүмүүс дунд одоо ингээд тодорхой эртнийхээ хаана хавдар болсноос болоод гэр бүлийн харьцаа өөрчлөгдөж байгаа. Тэгээд улмаас тэрнээс салах гэдэг ч юм уу ийм асуудлууд үүсч. Тэгээ эдгээрийг ингээ хараад тахлаа нэг л юм бодоод байгаа байхгүй. Тэрний юу гэхээр Монгол улс гэдэг нэг бүтэн айл ба шүү дээ. Энийний суурь нь бол хүн байхгүй. Маш сайн боловсрол хүмүүжил байх хэрэгтэй. Сайн хүмүүжилтэй хүн сайн боловсрол эзэмшээд цаашаа ингээ зөв яваад улс орон хөгжөө явна. Гэтэл эцэг нь байхгүй ч юм уу? Их нь байхгүй гэр бүлд эцгийн хүмүүжил тутандаа эсвэл их нь байхгүй айлд ихийн хүмүүжил тутаж байгаа байхгүй. Ягаад гэвэл айл гэр бүлийн нэг нь эцэг нь ч юм уу их нь дангаараа тэр хүмүүжлийг хоёр талаасаа тэр хүүхдэд олгох байсан хүмүүжлийг өгч чадахгүй байхгүй. Тэгэхээр эцгийн хүмүүжил гэдэг тэр давуу талын тэр хүүхдэд өгөх байсан зүйл хаягдаад эхлэвэл тэр хүмүүжил байхгүй болоод эхэлнэ шүү дээ. Ингээд тэр хүмүүжил байхгүй юм чинь тэр хүн цаашаа өгчөхдөө дутуу хүмүүжилтэй хүмүүс болж эхэлнэ. Дутуу хүмүүжилтэй болоод ирэхлээр улс орны үндэс суурчин ганхаад эхэлж байгаа байхгүй. Ингээ ганхаад эхлэхээр бид нар өнөөдөр гинт нөгөө янз бүрийн асуудал үүсэл одоо гинт хэрэгч байдаг юм уу эсвэл одоо нийгмийн үзэгдлүүд ихсээд ирэхлээр үгүй яагаад ийм болчихоо гэдэг байхгүй. Тэнгүүтэл нөгөө нэг тэр гинт хэрэг хийж байгаа хүмүүс нь л буруу яасан муухай хүн бэ гэдэг юм яриад эхэлж байна. Үгүй ээ. Бид бүхэн өөрөө нийгмийн хувьд энэ зүйлүүдийг өөрчлөх ёстой боломж байхад өөрчилж чадаагүй учраас ийм зүйл болж байна гэж. Тийм ч учраас бид бүхэн гэр бүлийн одоо ялангуяа залуучуудаа харахад ч гэсэн салж штэ ганцхан тэр хавдартай биш. Гэхдээ хавдартай дээр бол харамсмаар байхгүй. Хүнийг өвчин зовлонгоос нь болоод одоо орхитой эсвэл одоо тэр даван тулж байгаа хүмүүс сэтгэл зүйн тусламж үйлчилгээнүүд дутуу учраас гар гэрийн хүмүүст нь бас сэтгэл зүйн тусламж үйлчилгээ үзүүлэх ёстой юм байлаа. Одоо бид нар бас яриад байгаа юм. Тэр бол мөх чадал хөрөхгүй байна. Гэхдээ яг л тэр хавдар болцсон хүнийг ар гэр нь тэр хүмүүстэйгээ яг өөрт нь ямар учир асуудал үүсээд тэрийг яаж даван туулах вэ гэдэг зүйлүүд хүртэл орох ёстой юм байна. Гэтэл ганцхан хавдартай үнэ бид нар анхаарат гэж болохгүй юм байна. Ийм л болж байгаа. Гэтэл хавдартай хүн чинь үр хүүхдээ хүртэл арих шүү дээ. Яг л амьд гарахын тулд эмчилгээ хийгээ явна. Тэнгүүт гэр бүлд нь үр хүүхдээ орхилоо. Эсвэл намайг тавсангүй асуудал үүснэ. За тэгээд янз бүрийн тэр эрхтний байрлалаас хаанаас олсноос нь болоо гэр бүлийн амьдралууд хүртэл өөрчлөгддөг юм л. Тэгээ ийм асуудлыг зөндөл харж байна. Тэгээд их л цогц шийдэл хэрэгтэй. Тэгээд яг тэр болгоныг харж байгаа учраас мэдээд байгаа учраас нэг баг багаараа юм эхлүүлэх гээл яваад байна. Тэгэхээр олон хүний анхаарлыг ийш нь хандуулж иж нийгмийн дэмжлэг авч иж ингээд төрийн бус байгууллагууд төрөн оролцсон ийм зүйлүүд явах юм. Одоо бидний ганц анхаардаг юм юу гэхээр эмнэлгийн тусламж үйлчилгээгээ яриад байна. Эртэлрүүлгээ яриад байна. Тэгэхээр хүмүүс болохоор юу гэж боддог гэхээр эртэлрүүлэл ганцхан чухал. Эсвэл урьдчилан сэргийлэх нь чухал. Эсвэл эмнэлгийн чухал гэж боддог. Үгүй шүү дээ. Цогцоор. Тэр байтугай бүр эмнэлгийн дараа даван туулахад нь туслах үйл ажиллагаа, сэргээн засах нь, сэтгэл заслана, хөдөлмөр заслана, хамт олонны тэр нэг хоорондоо групп нь хэдэн хүн яриад хоорондоо яриад зовлонгоо ярьдаг тэр асуудлууд нь хүртэл амар чухал байгаа байхгүй. Ийм зүйлүүдийг бид нэр анхааралгүй тэр чигээр нь хайж ирсэн юм бэл. Та бүхэн яриа эхэндээ бол та дэгжсэн Монголын одоо тохиолдоод байгаа энэ хавдрын тохиолдлууд бол яг өөрсдөөс шийдэж болохоор жаахан сэтгэл байх юм бол энэ асуудлуудыг шийдэж болохоор гэдэг ингээ эхэлж ирсэн. Тэгээ ингээ яриан дунд ингээл ярьж байхад за одоо энэ уушигны хавдрыг үүсгээд байгаа гол нөлөөл за одоо бүр ингээл явхад энэ тамхи за сүүлийн үеийн ВП асуудал за саяны нумаа үзүүний хорт хавдрын вакцины орж ирэхэд л хажуу насны баахан нөлөө орж ирэл агаарын бохирдол нь одоо ингээ шийдэж мөнгөггүйдээ биш маш их төсөв гарцсан мөртлөө шийдэл нь байхгүй өнөөдрийг ингээл энэ болгон маань өөрөөр хэлбэл энэ нийгмийн энэ асуудлуудыг чинь үр дагавар нь буцаагаад хорт хавдар болж гарч ирээд шүү дээ тийм ээ. Тэрнээс бол яг тэр хувь хүнээс болчиход байгаа зүйл одоо бас их төдийлөн бас шууд гэж хувь хүн рүү одоо ерөөс асуудлыг шийхэхэд бас учир дутагдaltaй харагдаад. Нийгмийн хорт хавдрын илэрлэл нь энэ хорт хавдрууд өөрсдөө болчиход байгаа. Яг тэгж юм тийм ээ буцаж гарч ирж байгаа зүйлүүд нь. Ингээд ирэхээр бол Монголд одоо өөрөө дэлхийд одоо хорт хавдрынх нь одоо өвчлөөр ингээд толгой зөхиод явж байгаа гэдэг бол үнэхээр харамсалтай. За тэнгууд нэг талаас энэ өвчлөлийн асуудал нөгөө талаас өвчлөлтсөн хүмүүс маань нас баралтанд хүрээд байна тийм ээ. Тэгээ энэ дээр би бас нөгөө
онцлогдсон байдлуудыг харж байхад 23 оны өнгөрсөн жилийн одоо эрүүл мэндийн үзүүлэлтийг харж байхад бол 34.6% нь эрт онцлогдсон байна. Эрт шатандаа. 65.4% нь хожуу шатандаа онцлогдсон байна. Тэгэхээр мэдээж хожуу шатандаа онцлогдчихоор чинь л нас баралтанд хүрчээд байна шүү дээ. Тийм. Тэгэхээр энэ зүйл дээр бид нэр яаж одоо энэ эрт шатанд нь барьж авах вэ? Харин тийм. Тэгэхээр эрт шатанд нь барихын тулд ер нь эхлээд 65 гэдэг тоогоо ярил л да. Энд чинь урд нь 75 байсан. За. Тэгээ одоо 70 байсан. Тэгээ одоо харин 65 руу орж байгаа. Тэгэхээр эн чинь бас нэг жил болгоо ингээд сайжрж байгаа үзүүлэлт байхгүй. Тэгэхээр яг хөө дэлхий дээр бол нэг 20% байх юм бол 20% нь хажуу шатанд илэрчээвэл боломжийн байна гэж үзэх хэрэгтэй. Гэтэл бид нэр өнөөдөр яаж ийм нөхлөөр 65% нь хажуу шатанд илэрчээд тэгээд эхний тэр хажуу шатанд илэрсэн хүмүүсийн ихэнх нь нас орчиж байгаа байхгүй. Тэгээд эхний жилдээ нас орж байгаа хүмүүсийн тоо их харамсалтай. Тэгээ яагаад хажуу шатанд илрээд энэ нөхлөөр ястал дахиад тогтолцоо байхгүй. Яадаг вэ гэхээр ер нь эрт илрүүлдэг байх хэвээр, эрт мэддэг байх хэвээр, эрүүл мэндийн боловсралтай байх хэвээр. Тэрийг нь бас эрт илрүүлэхийн тулд яг эрт илрүүлэхэд нь хүн өөрөө хүсэхгүй, мэдэхгүй, ойлгохгүй байгаа үед нь ч гэсэн тэрийг нь мэдүүлж идэг юм тогтолцоо байх хэвээр. Авчирч идэг тогтолцоо байх хэвээр. Тэр нь нэг удаа мөнгө гаргаад засан хөөе за эрт илрүүлэх эхэллээ шүү ч гэдэг юм а тийм юмар биш. Хүний төрсөн өдөр болоод 30 нас хүрлээхэд таны умаа хүзүүнийг шалгах хэрэгтэй болж шүү. 45 нас хүрлээ. Та ходоодод уран дуслах цаг нь боллоо шүү. Төрсөн өдрөөр нь тийм ээ. Тэгээд 45 наснаас дээш ч юм уу эсвэл 50 нас хүрэхэд нь бүдүүн гүцээ чинь дурандахгүй болохгүй шүү. За 3 жил тутамд энийг дуранд биш шүү. Та ирээгүй шүү. Ирээрээ. За Сүхбаатар дүүргээ. Эсвэл одоо юу гэдэг хаавал дүүргээ. Танад төдөн хүн 30 нас хүрсэн, төдөн хүн 45, төдөн хүн 50, 65 хүрлээ. Ийм шинжилгээнд орох хэвээр хүмүүсийн чинь одоо 30 нас хүрснүүд нь бол нэг 60% таа шүү. Энийг одоо сайжруулж 70%, 80%, 90% хүргээрээ. Харин нөгөө дурандуулах хэвээр хүмүүсийн чинь төдөө хувь дурандуулаагүй шүү. Гэт тэгэрээ гэдэг ийм тогтолцоо нь өөрөө автоматар явж идэх хэвээр байхгүй. Хин нэгэн дараагаас, хин нэгэн цэргээс биш. Тэгээ энэ тогтолцоог л бүрдүүлэх гээд сүүлийн хэдэн жил бид нэр хичээж байгаа. Тэгээд яг энэ дээр суурилсан энэ эргэн дуудах тогтолцоо гэж. Тэгээ энэ эргэн дуудах тогтолцооны жишээ бол одоо дэлхийн улс оронд хаасаагүй л байна л да. Тэгээ нэг үндэсний одоо хатуу хяналтад хавдрын хяналтын тогтолцоо гэж нэрлэдэг. Хавдрын хяналт гэдэг нь юу гэхээр ягаад зүрхний хяналт ч юм уу зүрхний улсын сэргийлэх үзлэг гэж байгаа шүү дээ. Илрүүлэх гэж байгаа гажгийн илрүүлэлт гэдэг чинь. Гэтэл ягаад хавдрын хяналт гэж ярьдаг юм бэ гэхээр хавдартай хүнийг тэр өвчин нэг эрт илрүүлж хянжих хэрэгтэй байхгүй. Тэгэхээр тэрийг л хяналтын тогтолцоо гэж нэрлэв. Тэр хяналтын тогтолцоо нь эрүүл хүнч байсан тодорхой насанд байв. Тэрнээс биш одоо хэдэн насч байсан бүгдээр ингэ цусны шинжилгээгээл хэдэн насч байсан бүгдийн дуранд хомроглоод авахгүй. Ягаад гэвэл нөгөө цаан чинь санхүү байгаа байхгүй. Тэр санхүү үр ашигтай байх хэвээр. Яг төдөн насанд за халдвар авсан байлаа гэхэд төдөн насанд л тэр шинж тэмдгүүд нь илэрнэ. Тэрнээс өмнө насанд нь тэр одоо шинжилгээ хийх юм бол үр ашиггүй илрүүлэлт нь бага байна. Харин төдөн насанд 30 насны дээр хүрэхэд умаа үзүүний ихэнх нь шарх болоод илэрдэг ч юм уу. Тэр үед нь яриад авъя гэдэг ч юм уу. Ингээд ийм шинжилгээнүүдийн дэлхийд дахинд аль хэдийн нотлохоор багтсан ийм товлолууд байдаг байхгүй юу? Тэр шиг вакцины товлол гэж байдаг шиг. Яг төдөн насанд нь хийвэл зүгээр гэдэг шиг. Тэгэхээр сая бид нар яриа шүү умаа үзүүний вакцины ярьлаа. Умаа үзүүний вакциныг бол манай дээр бол 11 наснд хийж дэлхий бол 9-өөс 14 насны 13 насны хооронд хийж байгаа. Манайх ягаад 11 гэж байгаа вэ гэхээр 11 наснд манай өсвөр үеийнхэн байна. Ямар нэгэн бэлгийн харьцаа элдийн юмд ороогүй байдаг. Тэгэхээр тэр үед нь дархлаагийн тогтоочвол тэрнээс цааш явхад найдвартай гэж үзэж байгаа байхгүй. Тэр шиг одоо бид нар жишээлбэл 45 хүрсэн 50 хүрсэн бол заавал бүдүүн гэцэд оронд бол яагаад тэгж хэлж байгаа нөхлөөр чимээгүй хавдрууд гэж байдаг. Илгэний хавдар тийм ээ бүдүүн гэцний хавдарч гэдэг юм энэ хавдрууд чинь чимээгүй хавдрууд байхгүй. Ямар нэгэн шинж тэмдэг өгөхгүй. Тэгж байгаа л хүндэрсэн үедээ л гарч ирдэг. Уушгины хавдар бол одоо эрт илрүүлэхэд хамгийн хэцүү хавдрын нэг. Гэх мэтчлийн ийм асуудлууд байдаг. Тэгэхээр энэ учраас шинжлэх ухааны цаана заавал шинжлэх хэрэгтэй. Танд бол мэддэхгүй байж болно. Та таахгүй байж болно. Та гэхдээ тэр насан дээр заавал ирж үзүүлвэл ямар нэг юм гараад ирж магадгүй шүү л гэдгийг аль хэдийн эрсдлийнх нь магадлалаар нь тооцсон байхгүй.
Яг ерөөсөө ингэ нэг нотлохын суурилсан ангаа ухаан гэж те цаатлын юмд бүгд нэг нотлоо судалгаад. Тэгээ би бас нэг өөр дөр тохиолдсон зүгээр саяхан би нэг хэсэг хугацаанд гадагшаа явж байгаад ирээд сая жолоо өрөө явжсан цагдаа зогсоолоо. За. Цагдаа зогсоогоод ямар нэгэн одоо зөрчил гаргаагүй. Гэхдээ миний одоо жолооны юуг шалгасан. Тэгээ автомашин чинь нэг үзлэгт ороогүй байна. Би нэг гадагшаа явчаад ирээд орж хэмжээгүй. Яг наадах хичээлээ. Тийм. Тэгээд намайг бол 50,000 төгрөгөөр торгосон. Би тэгээд төлөвлөгөө торгуулаа өгөөд нөгөө үзлэгтээ орохын тулд торгуулаа өгөөд үзлийнхаа мөнгөө өгөөд ингээд автомашина жилийнх нь ихт үзлэгт нь оруулчихж байгаа. Тэгээ энийг ингээд бодож яхад автомашиныг бол ерөөсөө жил болгон юу яаж штэ энийг одоо нуулгуулахад нэг юм төмөр механик зүйлэг тийм ээ. Жил болгон оруулж чинь. Тэгсэн мөртлөө тэрэнд орохгүй бол торгуул тавьж чинь. Тэгсэн хэрнээ яагаад энэ үн одоо эрдэнэт хүн гэж ярьдаг тийм ээ. Хүний эрүүл мэндийг энэ онцгойны энэ юмудын одоо сайхан жил болгон саяны хал дээр хүн болгоныг хоморголж болохгүй. А гэхдээ нөгөө талаасаа яг энэ эрсдэлтэй үеүдд нь яагаад бүгдийг ингээд яг энэ системд нь орохгүй. Нэгт нөгөө талаасаа одоо тухайн одоо хүний өөрийн хариуцлагын асуудал байна. Ирэхгүй байгаа нөхдүүдийг одоо нэг торгуул тавих нь хаашаа. Гэхдээ Монгол улс ч одоо тэр чигтээ халамжийн ус болчиход байна шүү дээ. Нөгөө халамж аваад байгаа нөхдүүд чинь жил болгоныхаа яг тэр нөгөө хяналтын юмдаа ирж үзүүлдэггүй нөхдүүдийг тэр халамжийн нөхийг одоо тэгвэл багсгадаг ч гэдэг юм. Нэг ийм наадах хичээл сэтгэл гэж байгаа байхгүй. Наадах ийм юм хийхгүй болохоор энэ төмөр юмнуудаас болохоор юу торгуул тавиад жил болгоны үзлэгийг хийгээд идэг. Хүний нь болохоор хайчаад идэг. Тэгээд ингээд энэ асуудал нь ийм одоо хэцүү байдад ороод хамгийн гол нэг хүний өвчлөл гэдэг бол тэр гэр бүлийг эдийн засгийн хямралд оруулж идэг, гэр бүлийг сэтгэл санааны асуудалд оруулж идэг ийм зүйл байгаад идэг. Тэгэхээр ерөөсөө яг тантай санал нэг байна. Одоо ингээд бид өхөн ер нь мэдэн штэ. Иви яасан сайхан юм бэ гэд чимийн сайхан найз шүү ч гэдэг юм. Эсвэл ингээд найлан хайж байгаа хүн болгон чиний төлөө биш гэдгийг. Гэтэл хатуухан үг хэлсэн ч гэсэн тэр хүний төлөө байдгийг бас мэддэг штэ. Тэгээ яг энүүнтэй ижилхэн бид бүхэн бидний аав яагаад ташуурж ирсэн, ээж яагаад загнаж ирсэн тийм ээ. Тэр чин дандаа бидний төлөө байсан гэдэг шиг төр засаг тийм бодлого бас байх хэвээр. Гэтэл энэ бодлогонууд өөр байгаа даахгүй. Жишээл таних шиг яг Францд бол над машины чинь асуудал хүн дээр байгаа байхгүй. Тэр Франц тэр Монгол эмэгтэйтэй уулзч ирсэн бэ. За. Тэгсэн тэр эмэгтэй юу гэж хэлээд байна вэ гэхээр намайг 40 нас хүрсэн чинь мессежээр та одоо манай энэ дүүргийн гэдэг чинь дүүргийн гэсэн үг. Энэ имлэг дээр тэдний өдөр тэдэн цагт ирж ийм шинжилгээ өгөөрэй. Гэт иргэн мессежээс дуудсан. Манай хүн очог. Дараа нь 7 хоногийн дараа тэр ирээгүй учраас 7 хоногийн дотор та ирсэнгүй. Тэр та 7 хоногийн дотор одоо энэ шинжилгээнд дээр заавал ирэх хэрэгтэй шүү. Ирэхгүй бол одоо асуудал болно шүү гэд бичсэн. Манай хүн тоохгүй гэж. За. Тэгсэн чинь нөгөө шуудангаар цаасаар мэйл ирсэн гэж. Цаасаар ингэ бичиг. Тэгсэн чинь хотын захиргаа насна. Та манай энэ үзлэгт заавал орох ёстой энэ хавдрын илрүүлэгт орохгүй байгаа учраас таны нас нь хүрсэн болно. Төрс өдрийн баярын мэнд хүргэгийг анхаарал нэрсэн байгаа шүү дээ. Одоо орохгүй байгаа учраас та хоёр сонголт байна. Нэг бол нэн дээр үржин шинжилгээнд орох. Хоёрт нь манай хотоос та явах. Ерөөсөө та манай хотод хэрвээ энэ шинжилгээнд орохгүй бол оршин суух боломжгүй. Ёсын дагна гэж ярьж. Боломжгүй гэдэг ингээд бичиг ирчихэж байгаа. Тэгэхээр нөгөө хүн тэр хотоос явахгүй тулд ажил хөдөлмөрөө алдахгүй тулд тэр шинжилгээнд очиж орж байгаа байхгүй. Тэстэ гайтай юм шиг би орсон шүү дээ гэж яриад байгаа байхгүй. Энийгээд монгол хүн учраас. Гэтэл тэр орон нутаг тэр Франц улс яаж юм гэхээр тэр Францын хүн амын хандлаа хатуу сахилгатай бодлого явуулж байгаа байхгүй. Манайх бол тийм бодлого байхгүй шүү дээ. Харин машин нэг хүмүүсээс татвар авах бол болж. Ягд нэрээ таних шиг тэгж болохгүй байгаа. Ягд тийм тогтолцоог бид нэр бүрдүүлж болохгүй байгаа. Үнэхээр гэдэг зүйл ингээ ярихлаар бид бүхэн ягд болохгүй байна гэх ингээ яаж байгаа. Гэтэл бид бүхэн энийг хийх оролдоод байна уу гэдэг ингээ бодхолоор өнгөрсөн хугацаанд засгийн газрын хөнгөлөлтөө зээл юуны Австрийн засгийн газраас авч байгаа юм л да. Тэрүүн дээр бид нэр хавдрын иргэн дуудах тогтолцоог бүрдүүлнэ гэд одоо програмыг хэлж байгаа. Хэрвээ тэр програм нь одоо сая байгууллага шалгартсан. Тэр програм амжилттай болоод амжилттай болох ёстой. Тэр програм нь бүх аймагуудад суугаад хамгийн гол нь програм суухаас гадна
тэрийг зохион байгуулах хэрэгтэй байхгүй. Тэр иргэн дуудах тогтолцоо програмыг ашигладаг тэр зүйлүүд нь хэрэгтэй. Өөрөөр хэлбэл тэр удирдлагын системээс аймагуд харагдчихдаг. Тэр аймагуд дээр юу байх вэ гэхээр танах одоо 30 нас хүрсэн тэр эмэгтэйчүүд умаа үзүүний үзлэгт орсон. Танаа аймаг бол одоо нэг 50% байна гэдэг. Харин аймгийнх нь хүн болохоор програм дээр харж байдаг. Нөгөө манай тэр сумынх нь орсон байна. Нөгөө тэр сумынх нь ч ороогүй байна гэдэг. Харин сум дээр нь болохоор нөгөө одоо цэцгээ навчаа хоёр орсон байна. Нөгөө тэр нь ороогүй байна гэд тэрнийхээ араас хөөцөлдөг. За чи орно ш. Орохгүй бол би чамтай асуулт өрөөш. Нөгөө тоо бүрдэхгүй байна гэд ингээд явдаг шиг. Яагаад ингэж явах ёстой вэ гэдэг асуудал энд яригдана. Монгол улс хятад шиг 1.5 тэрбум биш. Энэтхэг шиг 1.1 одоо бараг 6 хүрэх гэдэг нь үгүй тийм ээ. Тэрбум биш. Япон, Солонгос юм уу эсвэл Америк нэгдсэн улс шиг 300, 200, 100 мянган сая хүн амтай биш. Бид нэр өнөөдөр Монгол улс 3.5 сая хүн амтай. Харин 3.5 сая хүн амтай учраас хинийч одоо ямарч бодлогод өртөж магадгүй байхгүй. Ягаад гэвэл 3.5 сая хүн ам дороотход амархан дороотод нутаг эзэнгүй болох болон эсвэл оюуны дороолт ороод эсвэл үйлдвэрлэлээ босгож ирэх, засгаа босгож ирэх тийм боломжгүй болчихж байгаа байхгүй. Тийм учраас тэдний чинээ 3.5 сая хүн Швед, Швейцар шиг бүгдээрээ буутай гэдэг шиг бүгдээрээ тархиндаа буутай, бүгдээрээ гартаа булчинтай тийм ээ. Бүгдээрээ хөдлөх, ажил хийх чадвартай улс болох хэрэгтэй. Яагаад Спарта гэдэг улс тухайн үедээ маш жижигхэн улс, Грекийн нэг жижигхэн муж шиг тийм ээ. Тийм улс байсан мөртлөө яагаад тэр дайн тулаанд тэр мандуулж баатарлаг түүхээрээ дэлхийд гайхагдсан бэ гэхээр байгалийн шалгарлын хууль. Тэнд хинч халамж өгөөгүй. Харин бүгдийг нь цэрэг болгох зорилттой. Бүгдийг нь хүчрхэг болгох гэж ажиллаж байсан. Тэгвэл манай Монгол улсын бодлого ингээ харахаар бүгдээрээ ажил хийх боломжгүй. Тэгээд тэрийгээ бид нар юу гэж ярьдаг вэ? Монголд ажилгүй ч гэсэн сайхан амьдрах боломжтой. Сайхан нутаг гэж яриад. Эннийх нь хорт бодлогын үр дүн хизээ гарах вэ гэхээр тун удахгүй. Тэгээ ер нь бол бид бүхэн ямар нэг юм юу гэдэг улс орон цаашдаа байх уу байхгүй юу гэдэг асуудлыг хүртэл хэрвээ энэ халамжийн бодлого ингэж яваад байх юм бол үр дүнд нь эрүүлж бий байхгүй, ажилтг хүнч байхгүй, ийм л болно. Удахгүй тэгээд яах гэж дараагийн түвшний бодлого яриад тахилна шүү дээ. Тэр дараагийн түвшний бодлого нь юу гэхээр гаднаас ажилчдыг тоог нь хязгаарлахгүй чөлөөтэй оруулж ирье гэж шүү дээ. Тэр чинь юу гэсэн үг гэхээр гадны хүмүүс манай нутаг дээр сууж эхлэх нэ л гэсэн үг. Ягаад гэвэл одоо хэлэх гэж шүү дээ. Та нар босролгүй, та нар ажил хийдэг хүн байхгүй. Хинч ажил хийхгүй учраас бид нар гаднаас хүн оруулж ирэхээс өөр аргагүй гэдэг ийм үндслэл гаргаж эхэлж байгаа байхгүй. Гэтэл яагаад монгол хүн ажиллахгүй вэ нү гэдгийг харах хэрэгтэй байхгүй. Яагаад гэвэл та бүхэн хангалттай цалингийг өгөхгүй байна. Эрүүл мэндийн салбарыг 30 жил барьлаа. Босролын салбарыг 30 жил ийм жижигхэн цалин дээр санхүү дээр барьлаа. Яагаад бид нарыг чөлөөлж болохгүй байгаа юм бэ гэдэг асуудал энд хэрэгжиж байгаа байхгүй. Яагаад Монгол улсыг илүү мөнгөний эргэлт дотоодд нь явагдахыг эсвэл гаднаас чөлөөтэй оруулж ирэх боломжийг бий болохгүй харин оронд нь монгол хүнийг өөр хүнээр солих гэдэг юм бэ гэдэг ийм асуудал хүртэл яригдана. Тэгээ энэ бол яг одоо зөвхөн хоёулангийн ярьж байгаа хавдрын асуудал биш. Бас энэ эрүүл мэндийн тогтолцоогоор дамжаад бүр улс орны ирээдүйн том асуудал бас яригддаг. Тэгээ ер нь бол за нөхцөл байдлын хувьд бол үнэхээр хавдртай Монгол байгаа, хэцүү байгаа. Тэгээ одоо зүүрлэх юм бол хэвчэртэй байгаа тийм ээ. Гэхдээ одоо тэгэхээр ийм нөхцөлтэй байна. Яваад ирсэн замын хоёлоо ярьлаа. Одоо байгаагаа ярьлаа. Тэгэхээр одоо яг энэ асуудлуудаас гарахын тулд ямар арга хэмжээнүүдийг ер нь авч эхэлв вэ? Одоо бас саяхан ингээд хавдрын эмнэлэг бол ямар ч хавдрын асуудал дээр бол шинэ эмнэлэг бас баригдах болж байгаа шиг байна тийм. Энэ эмнэлгийн талаар та бас ярьж өгөөч. Тэгээ яг хавдар судлалын үндэсний төв энэ шин зохицолбор барилгыг барья гэж олон жил бид бүхэн хөөцөлдлөө л дээ. Тэгээ сүүлийн үед тэртээ тэргүй хавдар гэдэг үг чинь өөрөө өөрийгөө харуулж байна. Олон ч хүн ойлгож байна. Тэгээ эмчилгээ чухал юм аа. Өндөр түвшний эмчилгээ хэрэгтэй юм байна. Тэр шинэ эмчилгээ, орчин үеийн эмчилгээ, өндөр түвшний эмчилгээ хэрэгтэйн тулд одоогийн энэ байгаа байдлыг өөрчлөх хэрэгтэй мэ гэдгийг олон хүн ойлгож эхэллээ л дээ. Тийм ч учраас Монгол улсын ерөнхийлөгч өөрийн нивэлдээ энэ төслийг авчиж одоо бид бүхэн энийг хурдан хэрэгжүүлэх боломжтой болж байна. Гэтэл бид нар 10 гаруй жил энэ төслийг ярьж явлаа. Яагаад ярьж явсан бэ гэдэг шалтгаан хэрэгтэй шүү дээ бас. Гэтэл үнэхээр бид бүхэн хангалттай хэмжээнд хүртээмжтэйрэнд үйлчилж чадахгүй. Тэр орд дэвсгэр аглагын өрөөнөөс авахгүй.
Гэтэл Монголынхаа эмнэлгийг зүгээр одоо бид бүхний энэ яриад сууж байгаа ийм хэлбэрийн өрөөнд дотор Монголын мэсэлчд хагалгаагаа хийжсэн гэж бодглохоор харамсалтай шүү дээ. Тэр Монголын алтан гартай эмчнэр нь зүгээр энгийн өрөөнүүдэд хагалгаа хийгээд бэлтаатцсан өрөөнд ингээд хагалгаагаа хийжсэн. Стандарт ус одоо вакуум биш тийм ээ. Тэгсэн мөртлөө хүний эдгээгээд босгоод алдахын алдаад ингээд явж ирсэн байсан. Тэгвэл одоо тэр орчин үеийн эмнэлэг гэдэг чинь шал өөр эмнэлэг байна. Агарын одоо юу гэдэг агаарт нь тэр янз бүрийн бактериуд нь ургаад авахгүй. Халдвар тэр хүн болон биенээс бус газраас гарч байгаа. Тэрийг нь сороод авчдаг. Шарах идэвхтэй арай хурдан идэвхэхээр тийм орчин үеийн стандартын өрөөнд нь тийм ээ. Болт энэ нь ариун байдаг. Гэх мэт шинэ технологи хэрэгжүүлээд ингээд цаашаа явахд боломжийн ийм орчин үеийн эмнэлгүүд хэрэгтэй болж байна. Тэр эмнэлэгтэй бүр эко эмнэлгүүд хэрэгтэй болж байна. Тог цахилгааны шийдлийн тийм ээ. Эмнэлгийн хог хаягдлагад асар том аюултай юмнууд байна шүү дээ. Тэрийг яаж боловсруулах уу гэдэг ингээд шийдлүүд хэрэгтэй болж байна та. Тэгээд хөрсөх ерөнхийлөгчийн ивэлтор захирамж хараад манай ангаа ашиглагын үндэсний их сургуулийн захирал байсан Хүрлбаатар багш байгаа шүү дээ. Тийм ээ. Одоо ерөнхийлөгч ахлах зөвлөх. Тэгээд тэр хүний удирдлагандар сангийн сайд, эрүүл мэндийн сайд, эдийн засгийн хөгжлийн дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга болон улсын их хурлын гишүүд, мөнх баясгалан, Чимбөрөн гэдэг олон хүмүүс, Алтан шагаа гэдэг олон хүмүүс оролцож байгаа. Энэ дээр би ажлын хэсгийн нарийн бичгээр ажиллаж байгаа. Тэгэхээр энэ ажил төсөл бол хурдан явах нэ гэдэгт бол бид өхөн их баяртай байгаа. Ийм том одоо боломж гарч ирсэн. Энэ боломжийг бид өхөн ашиглаж сайн ажиллаж иж ерөнхийлөгчийн ивэлдор гарсан энэ зүйлийг хурдан бүтээснээр Монгол хүн л тос олно. Тэгэхээр энэ эмнэлэг нэг талдаа бид өхөн сургуульд эрдэм шинжилгээ эмнэлэг зүүн том төв болох хэвээр энэ хамаг одоо хавдрын чинь судалгаа хийж өгөх хэвээр тэр лабораторийн хүчин чадлууд нь сайжралтай энэ эмчилгээ нь яаж тохирох вэ энэ тэргээл тийм ээ одоо чинь бид нар урд нь зүгээр л маа энэ имийг уу гэдэг л. Гэтэл одоо хавдрын эмч яаж уудаг болсон бэхээр ямар рецепторт нь хүү гэдэг нэг үе явчлаа. Гэтэл одоо ямар рецепторт им тохирох уу гэдгээс хамаарат гадна тэр нь тесвэртэй байна уу тухайн эмэнд хавдар дарагдах уу үйлчлэл нь нөлөөлж чадах нь чадахгүй нь гэдгийг хүртэл мэдэрдэг. Ямар хослолоор өгөх юм бол энэ хавдрыг түүнийг хүлээж авах уу авахгүй юу гэдг нь хүртэл тодорхойлж ээж эмчилгээ хийдэг. Ийм индивидуалны буюу хувь хүн тохирсон эмчилгээнүүд бий болжлаа. Энийг хийхин тулд асар хүчтэй молекул биологийн молекул генетикийн молекул патологийн лабораториуд хэрэгтэй. Сайн чадхтай боловсрогчингүүд хэрэгтэй. Тэгэхээр бид хүний сургадаг, судалдаг дээр нь эмнэлзүүн чанартай тусламж үйлчлэг өгдөг ийм төв байх хэрэгтэй болчиход байгаа. Тэгэхээр энийг л байгуулах чинь энэний хажуугаар тэнд эрт илрүүлгийн удирдлагын төв байх хэрэгтэй. Эрт илрүүлгийн Монгол улс даяар хавдрын эрт илрүүлэг яаж явж ийн тэрийг чанартай явуулах үүднээс мэрэгжлийнх нь хүмүүс өөрсдөө тэндээ тэрийг зохион байгуулад удирд авчирдаг. Ямар нэгэн сайд дарга цэрэг биш. Ямар нэгэн хэн нэгэн солигдоод байдаг нийгмийн эрүүл мэндийн байна уу юуны ч байна хамаагүй. Гэхдээ ямар ч гэсэн тэр мэрэгжлийн хүн тэнд Монгол улс даяар эрт илрүүлэг ингэж явуулж шүү, тэгж явуулж шүү. Ингээд засгийн газраас эрүүл мэндийн яамнаас энэ ачааллыг авч явах хэрэгтэй байхгүй. Ингээд илүү бодлогын зүйл рүүгээ дэмжих асуудлыг оруулж идэг ийм л байх хэрэгтэй. Тэгэхээр тэр эрт илрүүлгийн эргэн дуудах тогтолцоог бүрдүүлээд тэрийг удирдлагын тогтолцоонд тэнд бий болох хэрэгтэй. Ийм л зорилго агуулсан эмнэлгийг байгуулах гээд ажиллаж байна. Тэгээд хамгийн бас нэг асуудал та өөрөө юм ч хүн мэддэн шүү дээ. Бид бүхэн урд нь яад өгөхлөөр резиденцээ төгсөөд fellow хийж нэг хүнийг харж байгаа л өөрөө хийх болохоор манай одоо багш маань за чи аливаа нэг хийгээд аливаа хүн дээр шууд тэр нөгөө салгалсан хүмүүс чинь дадлага хийдэг байлаа шүү дээ. Тэгэл сайн явах нь гайгүй явал алдах нь алдаал хажууд багш нь тэрийн засаал. Орчин үе тийм биш болцсон. Яг хөглөр бүхлөтэн симуляцийн орчнууд байх хэвээр. Яг тэр симуляцийн орчин байхгүй учраас нөгөө дурангийн аппаратаа нөгөө хүн чинь хэрэгжилж чадахгүй учраас нөгөө үнэтэй аппаратуудыг чинь нэвдэх өөрөө айснасаа болоод тэр хүний амин судасуудыг алдаа гаргах тийм ээ алдаа гарснасаа болоод хүн нас орох энэ нэрслүүд бид нар зөндөө байдаг байхгүй юу. Тийм учраас эхлээд тэр хүн дээр очихоос өмнө тэр дурангаа ашиглаж сурах тэр судсуудаа ялгаж суулж бочингуудаа шулж сурах тийм ээ мэдрэлийн болон судасны дундуур явж сурах одоо юу гэдгийг тэр хавдрын хэсгээ тунгалагын булчирхаануудаа бүгдийг мэдэж ялгаж харж чаддаг болох. Тэгээд dissection тэр юмнуудаа авч чаддаг болох тийм ээ. Ингээл
тэр бронх руу ороод бронхороо дамжуулаад цаанаа очиод биопсиг нь авч чаддаг, хатгалтуудыг хаанч хийж чаддаг болох ийм авьяас чадварыг хиймэл орчинд тэр аппаратууд дээр жинхэнэ эмнэлэгт ажиллаж байгаа юм шиг тэр аппаратууд дээр хийж сурчаад гарын татцсныхаа хойно хүн лөө орох хэрэгтэй байхгүй. Тэгж хүн лөө орж иж бид бүхэн чанартай тусламж өгчлөгийг үзүүлдэг болно. Тэгэхгүйгээр өнөөдөр ингээд нэг сайн багшийн хажууд явж байгаа л за чи хийчих гэл нөгөө хүн дээр энийг оруулж хүн дээр дуршаал ингээд яваад байдаг цаг үе бол өнгөрсөн. Тэгэхээр тийм эмнэлэг байх хэрэгтэй. Аль ч эмнэлэг дээр тийм байх хэрэгтэй. Тэгээ ийм зүйлийг бид нэр хийхээ оролдоод байна. За дараагийн гол зүйл нь энэ эмнэлэг ингээ байгуулагдах юм бол сонгон анхны дүүрэг дээр сонгон анхны дүүргийн тэр 8 дэлхийн зам байна шүү дээ. Тэр дагуу бий болох гэж байгаа. Тэгээ хамгийн давуу тал нь тэрэнд уртын газар дээр мань дэд бүтц байхгүй учраас нэлээд хүндрэлтэй байгаад байсан. Энэ мань бол дэд бүтц бий болсон. Тэгээд хуучин сонгон анхны дүүргийн засаг даргаас одоо улсын хурлын гишүүн Алтан шагаа энэ газар бидэнд боломжтой байна. Та бүхэн энд хийж өгөөч гэдэг хүсэл тавиад бид бүхэн газрыг нь очиж үзээд боломж юм байна гэд. Тэгээд эргэн тойрон сургуулиудтай, орон сууц баригдах талбайтай, мөн усан бассейн энтертэй ийм сайхан газар юм байлаа. Тэгэхээр бид нэр тэнд боломжийн юм барьчих юм байна. Хамгийн гол нь хавдрын төв тэнд очисноор сонгоны хайрхан дүүрэг өөрөө хөгжиж эхэлж байгаа байхгүй. Яг л хавдрын төвийг дагаад маш олон бизнес бий болно. Маш олон бизнес бий болохын зэрэгцээ тэнд тодорхой нөгөө чадамжийн асуудал, оюуны чадамжууд дэвшилж эхэлж байгаа байхгүй. Ингэнгүүт сонгоны хайрхан дүүрэг тодорхой сайн хот болох боломжинд бүрдэж эхэлнэ хавдрын эмнэлэг тойроод. Тэгэхээр ийм л боломжууд байна. Тэгээд хөдөө орон нутгаас олон хүмүүс ирнэ. Тэгээд бизнесүүд цэцгэлнэ. Ятгатай гаан цуулна тийм ээ. Зоч дуудлууд одоо амралт одоо тэрийг дагсан маш олон газрууд бий болох байхгүй. Тэгээ энэ бол тухайн орон нутгийн эдийн засгийг хүртэл дэмжиж явчих боломжтой юм байна. Тэгэхээр ингэдэг шүү дээ. Одоо хавдраар онцлогдлоо нас барлаа. Хавдраар онцлогдлоо нас барлаа гэдэг ийм яриа их явдаг. Тэгэхээр би эндээс танаас юу гэж асуух гээд нэхэр ер нь хавдар эмчлэгддэггүй гэдгийг л асуумаар байна. Тэгэхээр энэ ямар учиртай байна? Бас хүмүүстэй бас гоё ихтгэл найдвар өхийн тулд бас энийг асуугаад байна л да. Яг өнөөдрийн нөгөө Монголын нөхцөл байдлыг ингэж харуулад байна л да. Өөр улс оронд бол өөр шүү дээ. Гэтэл манайд хавдраар өвчлөөд, мисла хийлгээд, юм уу туяагаа хийлгээд, химээ хийлгээд, өчнөө хим давж гараад одоо 10 жил амьдарч байгаа хүмүүс зөндөл. 15 жил амьдарч байгаа манай даван туулагч байж л эдгэрсэн. Тийм ээ. Тэгсэн мөртлөө эргээд хавдартайгаа хавдрынхаа өвчтнүүдэд болон тус олох гээд нийгмийн ажил хийгээд явж байгаа тийм хүмүүс байж л. Дэлхийд дээр хөхний хавдар, умаа хөгжөөний хавдар хамгийн өндөр амьдрах чадвартай байна. 95-аас дээш хувь нь 10-аас дээш жил амьдарч байна. Гэтэл манайд бол 65% байхгүй. 65% нь 5-аас жил дээш жил амьдарч байгаа. Гэтэл бид нар энийг 10-аас дээш жил нь 95-аас дээшээ болгох боломж байна уу байгаа байхгүй дэлхийг харахаар. Тэгэхээр энэ боломжийг вакцин бий болгоно, эмчилгээ бий болгоно, тийм ээ? Эрт илрүүлэг бий болгож байгаа. Харин хамгийн хэцүү хавдрууд бол байна л да. Мэдээж хэрэг уушиг байна, бүд өнгөц байна, тийм ээ? Нойр улчирхай байна. Тэр болгон шийдэж чадаагүй хамгийн өхөл өндөртэй хавдрууд бол байж лээ. Гэтэл төрүүлчирхай хавдрыг харал та. Төрүүлчирхай хавдар 99% нь одоо туяагаар эмчилэгддэг болсон. Заавал мэслэх хийх хэрэггүй болсон. Гэтэл бид нар эмчилгээнийхээ аргуудыг өөрчлөх хэрэгтэй болж байгаа байхгүй. Бид нар барьж аваад тэрийг нь төрүүлчирхайн дунд гол нөх гаргаал ингээл ухаад авах хэрэггүй болсон. Харин орчин үеийн эмчилгээний аргыг дагаад за энэ дээрээ бие мэслэх хэрэггүй юм байна шүү. Алуу туяаруу нь явуулъя. За энэ дээр бол аргагүй авахгүй болохгүй байна гэдэг ч юм. Энэ шийдвэрийг эмчилгээний шийдвэрийг маш зөв гаргаж байгаа хэрэгтэй. Харин тэр шийдвэрийг зөв гаргадаг нэг имийг миний хувьд одоо бид бүхэн ингээл олон жил ажиллаж байна шүү дээ. Ингээ ойлгоод байгаа юм нь юу гэхээр унших. Эмч хүн өнөөдөр уншихгүй бол эмч хүн өнөөдөр мэдлэгээ дээшлүүлж явахгүй бол хоцроод байгаа байхгүй. Дэлхий хөгжөөд байна. Дэлхий автгаа болцсон тэр дэлхийн хөгжил аль хэдийн цаасан дээр ингээ бичигдсэн интернетэд гараад олон хүн видеогоо тавиад ингээ сургалтууд дэлхийд дахинд яваад байхад бид бүхэн өнгөрсөн үеийнхээ мэдлэгтэй байгаад байвал өчтөн хохироож байгаа. Харин хамгийн нэг хэцүү юм өчтөн тэгж хохироож байгаа мөртлөө өнгөрсөн үеийн мэдлэгээ дээшлүүлж чадахгүй байгаа учраас тэрийг хүлээн зөвшөөрдөг. Араас нь гарч иж байгаа тэр залуучуудад боломж олгодог. Нөгөө залуучууднаас зарим нь уншдаггүй. Яадаг вэ гэхээр нөгөө багшийнхаа л даваад. Харин жаахан уншаад үг хэл яриа гаргаад үгүй эн чинь өөрчлөгдөх ёстой маа гэснийгээ болохоор манай салбартаас тодорхой хэмжээгээр дарамтлагдаг. Хүн бүхэн өөрийнхөө нэг чиглэлийг аваад монопол болохыг хүссэн. Тэгээ ийм зүйлүүдийг хүртэл бид нар менежментээрээ, оюун санааны өөрчлөлтөөр, соёлын хандлагаар бид нэр өөрчлөх хэрэгтэй байхгүй. Ингэж л бид нар Монгол хүн тус болно.
ингэж хавдрын юм болон бусад өвчлөлийг сайжруулж чадна. Мөн ганцхан эмчилгээ биш гэж альтернатив хэлээд байгаа шүү дээ. Эрт илрүүлэн урьдчилан сэргийлтийг боловсролыг заавал дээшлүүлэхгүй бол ганцхан эмнэлэг дээр энэ эрүүл мэндийн салбар дээр энэ бүхнийг оноочод танараас боллоо гэж бас болохгүй байхгүй. Гэтэл боловсролын салбар, хөдөө аж ахуйн салбар, энэ хаалт байгаль орчны салбар, уул уурхайн салбарууд байна. Тэгээ энэ олон салбарууд эрүүл мэндийн энэ нөлөөлөгч хүчин зүйлүүдэд багасгахгүй болохгүй. Одоо яагаад бид бүхэн энэ чихрийн агуулмжтай зүйлүүд дээр нөгөө нэмэлт татваруудаа хийхгүй вэ? Яагаад энийг өндөрсөхгүй вэ? Яагаад тэр олон амттай чихэртэй усуудыг ингээд дэлгүүр болгоноор чөлөөтэй зараад байна, тийм ээ? Тэгсэн мөртлөө үнэн уснасаа багж байх юм уу? Ийм асуудлуудыг зэгцлэх хэрэгтэй болчиход байгаа байхгүй. Тэгэхээр бид бүхэн бидний харж байгаа зүйлэр бол бид бүхэнд нийгмийн эрүүл мэндийн салбарт лидер хэрэгтэй. Манай эрүүл мэндийн салбар бол лидерүүд багтаа байхгүй. Тэгэхээр тэр лидерүүдийг л бий болгох хэрэгтэй. Тэгээ тэр лидерүүдэд итгэл хүлээлгэх хэрэгтэй. Бид бүхэн нийгмийн эрүүл мэндийг харин дуу хоолой болгож хүчтэй авчих хэрэгтэй. Бид тэр зүгээр ингээд эрт илрүүлэх хэрэгтэй, тийм ээ? Урьдчилан сэргийлэх хэрэгтэй гэж хин ч ярьж болно. Хийх гэдэг өөр байхгүй. Хийхдээ бид нар харин эрдэмтдээ сонсож, олон улсын туршлагаас суралцаж, бодлогоо гаргаж хийх хэрэгтэй. Нэг юм хийх гэж байгаа юм шиг хийх биш. Ерөөсөл өнгөрсөн үеийн алдаанууд юм байсан. Одоо цаг өөрчлөгдөж байна. Тэгээ энэ бүхэн засраа явах байх л гэж найдаж байна. Тийм битэрийн яриа бол их өргөн цар хүрээнд бас их чухал зүйлүүдийг ярьлаа гэж би бас бодож байна. Тэгээд яг та битэрийн яриагаа бас хураангуулад дүгнээ дахиад хэлэхэд бол ер нь бол Монгол улс илгэний хорт тавдраараа улсдаач тэр одоо өвчлөл бол насварлалтаараа тэргүүлж дэлхийд тэргүүлээд энэний шалтгаан бол таны түрүүн битэр ярьснаар өмнөх үед бид нэг шипризний шар буюу энэ асуудлаа нийгмийн асуудлаас ургаж гарсан зүйл нь өнөөдөр үр дагавар нь хүртэл ингэ явж байна. Яг энтэй адилхан яг энэ цаг үед бид нэр энэ агаарын бохирдлын асуудал, за энэ тамхины асуудал энэ зүйлүүдээс болоод ирээдүйд энэ уушигны хорт тавдар гэдэг зүйл номер 1 болох ийм эрсдэлтэй цаг үед явж байна. Тэгээ ер нь бол энэ хорт тавдрын асуудлуудыг ингээд бодлогын хэмжээнд нь аваад үзэхэд шийдлүүд гаргахад дундаас нь орж ирдэг нөлөөлдөг буруу тийш нь сарниулдаг ийм бас хэсэг бүлэг нөхдүүд бас их байна. Тэгээ энэ зүйлүүдийг бол ард иргэд маань өөрсдөө одоо хянуур сэрэмжтэй нягтлж авч үзэхгүй бол энэ хүмүүсийн үгээр явах юм бол өөрсдөө болоод ирээдүйн хойчоо хохирох ийм одоо нөлөөлт бас их автаад байна. За хамгийн гол нь бол энэ өвчлөлүүд ингээ байхаас гадна бид нар өөрсдөө эрт илрүүлэхтэй анхаардаг болохгүй бол өвчлөлүүд хүндэрчих юм бол бид нар нас баралтаар төгсөөд нь шүү. Эрт илрүүлэхтэй сайн хамрагдчих юм бол энийг бол идэгдэг өвчин юм шүү гэдгийг бас хэлмээр санагдлаа. Тэгээд дээрэс нь яг энэ тогтолцооны хувьд эмнэлгийн орчин цагийн одоо энэ эмнэлгийн тогтолцоо, эрдэмшлийн тогтолцоотой цугтан авч явж байгаа энэ том одоо төвийн одоо ажил шинээр одоо хавдрын одоо юм том эмнэлэг барихтгаар ийм бас болж байгаа юм бас сайхан мэдээтэй бас битээр ярилцлаа. Ингээд ерөнхийдөө бол ингээд дүгнээд ирэхэд бол хавдар бол идэгдэг өвчин шүү л гэж би бас хувьяасаа хэлчмээр санагдаад байна. Тийм хавдар идэгдэг өвчин. Тийм. Ерөөсө боломжтой. Хамгийн гол нь эрт илрүүлэх юм бол төгс эмчилгээ хийх боломжтой. Хамгийн гол нь бидний алдаан л тэр болчиход байгаа хгүй. Үр хөвгтөн шахарт манай ээж хинэггүй, аав хинэггүй. Яг над чинь дор хойш 1-2 жил болцсон байна гэл одоо миний амнаас гардаг үг тэр. Дор хойш 1-2 жил болцсон. Харин тийм ээ манай аав ээж одоо хинэггүй юм а гэдэг. Тэгвэл аав ээж харилж байгаа бол ядтай хинэгтэй байгаад өөрсдөө яах хэвээр. Аав ээж нэг дурандуулаараа ингүүлээрэ гэдэг ингээ яваад ах хэвээр байхгүй. Тэгэхээр тэр болгоныг эрт илрүүлж чадах юм бол урт удаан хугацаар хамтаа амьдрах боломж байна л гэж. Тэгээ бас битэрийн одоо ярьцлага бол их сайхан одоо мэдээллийн чанар ихтэй ярьцлага боллоо гэж би бас өвдөд өгнж байна. Тэгээ бас миний магадгүй асууж амжаагүй та бас энэ зүйлийг хэлэх ёстой юм шүү гэж бас бодож исэн зүйлээ үл тэр зүйлээ та хэлээч. Гэхдээ яг одоо дандаа л ийм ярих юм да одоо тэгээд нэг бодлоо одоо эсвэл одоо ийм пессимист буюу одоо готрон гүцэлтэй болчиход байгаа мó гэж сүулдэ өөрөөсөө айгаад идэх болчиход байгаа. Ер нь бол нэг юм сүүлийн үед их ярим. Ер нь хийж чадах хүн хийж чадах газар л ирмээр байгаа. Хэрвээ хийж чадахгүй бол одоо болмоор байгаа. Тэгээ хийж чадахгүй гэж энэ ялангуяа төрийн ажил дээр ингээд улсын ажиллаа ингээд бид хүн харж хат монголчууд маань ерөөс аль болохоор нэг юм цаг нөхцөх гэдэг. Цаг нөхцөг бол ингээд хаач байсан. Тэгэхээр бид нар нэг том үндэсний үзэлтэй байх хэрэгтэй байхгүй юу? Бид бүхэн Монгол
ямар нэг урдаа барьсан зорилготой байх хэрэгтэй. Тэгэхээр тэр үндэсний үзэл тодорхойлогдохоо болчих. Тэгэхээр би юу хараад байна гэхээр бид нарыг нэг урагшин ингээд нэг хэдүүлээ алаад өгье тийм ээ. Хэдүүлээ ястаа нэг ингэж хүн болгон зүтгэх юм ингээд бодглохлоор нөгөө нэг боловсралтай ч нэ боловсралгүй ч нэ бүгдээр ингээд нэг юм зүтгэх гээд тийм ээ. Ингээд за ястаа энэний төлөө би Америк зориулахад бэлэн шүү нэг дэлхийн 2 дугаар дайнд орж исэн шиг л тийм нэг юм Монголд хэрэгтэй болчихдээ. Тэр нь үнд зүйл юм уу? Үнд зүйл гэдэг бол цагтаа асар хүний нэр төр гэдэг чинь асар нэр төр гэдэг чинь маш чухал байсан зүйл шүү дээ. Одоо үед тэр нэр төр гэдэг зүйлийг нэг л тоох болж намайг муугаарч хэлсэн ядгийн сайнаарч хэлсэн. Гэтэл нэр төрөө хамгаалдаг, нэр төрөө ухамсарладаг тийм цаг үе байсан байхгүй юу? Тэгвэл бид нар тэрийг бий болгох гэж ажиллах гэж Монгол нэр төртэй байх гэж Монгол хүн нэр төртэй байх гэж Монгол улс нь өөрөө нэр төртэй болох гэж бүгдээр зүтгэмээр юм да. Гэтэл нэр төртэй байна уу падлиггүй гэд бүгдээр тийм нэг ийм ялцралд орчод байна л да. Энийг одоо өөрчлөхгүй бол болох болчихдээ. Тэгэхээр энэний төлөө ягаад ч Монгол улс энэ нэг үнд зүйлийг бий болгомоор. Чингисийнхээ төлөө гэж Монголын одоо баатарлаг цэргүүд дайн тулаанд орж исэн шиг тийм ээ Батханаад агаа явж исэн шиг Сүбэдэ Жинжиндаа итгэхэд явж исэн шиг яг нэг тийм дайн тулаанч юм тийм ээ гэтэл бид нар бүгдээр нэг тим юм бий болгоно шүү гэл алт мөнгөө нөгөө солонгосын хүмүүс өгөөд исэн гэдэг шиг тийм үлгэр домор шиг үйл ажиллагаа Монголд хэрэгтэй болчих. Бүгдээрээ боловсроё бүгдээрээ битгий ийм архичин болооч тий бүгдээрээ тамхитдгаа үлээ залуучууд нь хүртэл тамхи татчихсан үгүй шүү би Монголд хэрэгтэй юм шүү гэж бодоод тэр тамхиа хүртэл хаях тэр сэтгэлийн тийм нэг юм Монгол улсад байхгүй ч ингээ харахлаа Монгол улс зүгээр нэг тулга таарсан хэрүүл уралтай ийм нэг за стонерэ хинч амьдрахыг хүсэхгүй ийм нэг тамийн тогооны үлгэртэй тийм газар болчихдог. Гэтэл Монголыг яг тэрийг болиулаад стонерэ бүгдээрээ нэгдсэн агуу тэмцэл орж байгаа эх орныхоо төлөө гэж байгаа ийм гэрэл гээгээтэй улс шүү гэж тамийн тогоо биш харин уулын оройроо зүтгэж байгаа ард түмэн шүү гэж өөрчлөх ийм нэг ягаад ч юм оюун санааны ийм ховсгол хэрэгтэй болчихдог. Тэгээ бид бүхэн ягаад оюун санааны ховсгол хийж чаддгүй юм бэхээр яриад тэр нь хэрэгждэггүй болохоор ярьсан үлгэр болж хувраад байдаг болчихлоор бас тэр үнд итгэхэ болчиход байгаа шиг байна. Тэгэхээр үзүүлмэр л байна л та. Миний хэлчихсэн л зүйл юм. За ингээл бид бүхний урилгыг хүлээж аваад яг үнэхээр одоо дотроо бодож явдаг одоо чин сэтгэлийн яриа өрнүүлсэн Эрдэнэхүү багштай бас их талархлаа. Тэгээд бас хурж ирээд ярилцсан. Одоо үнэхээр сайхан мөч байлаа. Ингээд таны бас одоо ирээдүйн энэ том одоо эмнэлгийн бүтцийг бий болгох, хавдар судлалын үндэсний том төв эмнэлгийг барих энэ том ажил баг хамт олонд бас өндрөөс өндөр амжилтыг хүсье өрөөё. Баярлалаа. Та бүхэнд бас амжилт хүсье. За баярлалаа. Захимч подкаст энд хүрээд өндөрлж байна. Дараагийн дугаар хүртлээр түр баяртай үзэгчдээ.